Эрхэм үзэгчтэй телевизлээс зохион байгуулдаг хилцүүрийн нэвтрүүлгийн маань энэ дугаараар коронавирусын үед Монголын эдийн засгт үзүүлж байгаа нөлөөлөл ба засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний амлалт ба биелэлт сэдвийн хүрээнд явагдахад бэлэн боллоо. Манай студид нэлээд олон зочин хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд зочдынхаа намтартай танилцаад хилцүүлгээ үргэлжлүүлье. Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Хуйгийн Ганбаатар 1957 онд төрсөн 1982 онд Зөвлөлт Талбайд улсын Киев хотын хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг арьс ширэн эдлийн инженер технологич мэргэжлэр төгсжээ. 2012 онд Украин улсын хөнгөн үйлдвэрийн академид техникийн шинжилгээ ухааны магистрийн зэрэг хамгаалсан. 1990-1992 онд Монгол улсын хөдөлмөрийн яамны дэд сайд, 1992-1996 онд Монгол улсын худалдаа үйлдвэрийн яамны дэд сайдын албыг хашиж байсан. 1998-2001 онд шинэ International компанийн ерөнхий захирлаар ажилласан. 2001-ээс 2009 онд Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, 2009 оноос Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Эдийн засагч даваа сүрэнгийн ангар 1978 онд төрсөн Америкийн нэгдсэн улсын төв Арканзасын их сургуулийг санхүүж мэргэжлэр төгссөн. Их Британий Ливерпулийн их сургуульд олон улсын санхүүгийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. 2002-оос 2011 онд сангийн яамд хэлтсийн дарга, 2011-ээс 2014 онд Лондон хот дахь Монгол улсын элчин сайдын яамд худалдаа эдийн засгийн зөвлөх, 2014-өөс 2015 онд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Эдүгэ Novel Investment компаниг төлөөлөн өдөрт зөвлөлийн даргын албыг хашиж байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэт 1982 онд төрсөн хөдөлмөрийн эдийн засгийн мэргэжилтэй хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлэр төгсөж удирдлагын академид удирдах ухааны магистрийн зэрэг хамгаалжээ. Эдүгээ шинжилгээ ухааны технологийн их сургуулийн докторант, Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны, үйлдвэрчний эвлэлийн холбооны зохион байгуулагч, Анод банкны хүний нөөцийн мэргэжилтэн, эдийн засагч, Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны, үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байв. 2013 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Бизнес эрхлэгч болдын Эрх Саран Улаанбаатар хотод төрсөн 2010 онд Ирээдүйн улсын тэргүүний зөвлөлбөр сургуулийг төгсжээ. 2014 онд шинжилгээ ухааны технологийн их сургуулийн бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжлэр төгссөн. Олон улсын бизнесийн удирдлага, маркетингаар магистрийн зэрэг хамгаалсан. Гоё хоолтой газар хаана байна? Facebook групп, Unicorn Bubble Tea кафе үүсгэн байгуулагч. Улс төрч 108 шагдар суран Япон улсын Токиогийн их сургуулийн факультетийг бакалавр, магистр, Америкийн нэгдсэн улсын Мичиганий их сургуулийн хуулийн сургуулийг магистрийн зэрэгтэйгээр тус төгссөн. Олон улсын валютын сан, Европын сэргээн босгол хөгжлийн сан, Монгол банкнд хуульчаар, Монгол банкны холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Эдүгээ Монголын хуульчтай холбооны гишүүн, өмгөөлөгч, зүүн төвийн бодлогын хөгжлийн холбооны тэргүүнээр ажиллаж байна. Эрх зүйч, инженер, орчуулагч Туулын Мөнхсүлд Төв аймгийн 100 мод суманд төрсөн эрх зүйч, инженер, орчуулагч мэргэжилтэй шинжилгээ ухааны технологийн их сургуулийг инженер, орчуулагч мэргэжлэр, их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлэр тус төгсжээ. Монгол улсын Батлан хамгаалахын их сургууль төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан байна. Удирдлагын академийн докторант, нийслэлийн мэдээллийн технологийн газарт болон нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамд мэргэжилтэн, Өмнө Говь аймгийн мэргэжлийн энэлтийн газрын орлогч дарга, Төв аймгийн мэргэжлийн энэлтийн газрын даргаар ажиллаж байв. Бизнес эрхлэгч хорлоогийн удвал цэцэг Увс аймгийн Өмнө Говь суманд төрсөн их засаг их сургуулийг аялал жуулчлалын менежментийн мэргэжлэр дүүргэжээ. Япон улсын Икабукура их сургуульд аялал жуулчлалын эдийн засгийн удирдлага сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. Их Британий Сандерландын их сургуульд зочид буудал зоогийн газрын менежментээр суралцжээ. 2009 оноос эхлэн аялал жуулчлалын салбарт өнөө хүртэл тасралтгүй 10 жил ажиллаж байна. Түүний удирдсан аялал жуулчлалын компани Монгол улсын тэргүүлэх зэргийн топ компани болжээ. 2019 онд Нэгүн их групп компанийг үүсгэн байгуулж 6 охин компанитайгаар ажиллаж байна. Махан бүтээгдэхүүн Glory King Investment Group компанийг үүсгэн байгуулж халаал аргаар бүтээгдэхүүнээ боловсруулан 69 нэр төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. За баярлалаа. Манай зочдын намтартай та бүхэн танилцлаа. Ер нь бол коронавирусын эдийн засгт үзүүлж байгаа нөлөө бол ганцхан Монгол улсаар тогтохгүй дэлхийд даяар бол энэ асуудал маш одоо чухлаар тавигдж байгаа учраас ТV телевизээр энэ сэдвийг бол үргэлжлүүлэн хэлцэж байгаа. Гэхдээ манай нэвтрүүлгийн зочид бол дандаа нэвтрүүлэг болгон дээр өөрчлөгдөж орж байгаа учраас бидний ярих сэдв өнцөг бол одоо шинэ өнцгөр хүрч байгаа учраас үзэгчд маань уйтахгүй хаа гэж итгэлтэй байна.
За тэгэхээр ингэ л да. Өнөөдрийн сэдв бол засгийн газрын амлалтаа биелэх гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явна. Гэхдээ энэ коронавирусын үед авч байгаа аврах хэмжээнээс ярихаас илүүтэйгээр Монголын эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал ямар хөө төвшөнд байгаа талаар яриага ажил олгогчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ганбаатар бас эхлэе гэж бодож байна. Монголын аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал одоогоор ямар хөө байна гэдгээс. Тэгэхээр ер нь коронавирусээс одоо улбаатайгаар Монгол орны эдийн засаг бол асар хүнд одоо тааж болчихгүй юм хүндрэлтэй тулгараад байна гэж бид бодож байгаа. Ер нь одоо бидэнд байгаа одоо мэдээлэлээр бол өнөөдөр Монгол орны эдийн засгийн одоо ачааг өөрч явж байгаа хувийн хөвшил тэр дотор аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдал бол маш хүнд байгаа. Ер нь ялангуяа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бол одоо 90% орчим хувь нь бол зогссон байгаа. Ерөөсөө үйл ажиллагаа явуулаагүй зогссон байгаа. Гэхдээ энэ зогсоод хүлээж яах гэдэг нь бол дампуурсан гэсэн үг бол огт биш. Ер нь үйл ажиллагаа зогсоогоод хүмүүсээс бол зогсоогоод тэгээ одоо ямар ч бас эдийн засгийн нөхцөл байдал сайжрна, эдийн засаг сэргэнэ гэж бодоод ингээд хүлээгээд байж байгаа. Тийм учраас бол одоо хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал маш хүнд байна л гэж би товчхон дүгнж хэлж байна. За үйлдвэрчний хөвлийн холбооны дэд ерөнхийлөгч ирсэн байгаа бас. Тэгэхээр үйлдвэрчний хөвлийн байгууллага бол ажилчдын эрх ашигыг хамгаалдаг. Ийм одоо олон улсын болон монголч гэсэн энэ чиглэлээр үйлчлэгээ явуулж байгаа гэдэгт манай үзэгчид бүгд мэдж байгаа. Тэгэхээр Монголын үйлдвэрчний хөвлийн байгууллагаас хийсэн судалгаа дүгнэлтээр одоогийн байдлаар нийт ажилтнуудын хичнээн хувь нь яг энэ 20 цэрийн үед сул зогсолтын байдалтай байна. Тэр дээр хүмүүст аж ахуйн нэгж байгууллагууд сул зогсолтын хөлс төлбөрөө өгч чадж байна уу? За тэгэхээр сая ажил олгогчдын холбооноос бас хэллээ. Маш олон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа бол одоо коронавирусын эсрэг авж байгаа арга хэмжээний одоо шийдвэр улсын онцгой комиссоос одоо үйл ажиллагааг нь хязгаарласан, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлсан, хууль өрөө тогтоосон зэрэгтэй холбоотойгоор бол одоо нэлээд олон аж ахуйн нэгж байгууллагууд хүндрэлтэй бол байгаа. За нийт аж ахуйн нэгж байгууллагууд Монгол улсад өнөөдөр яг тэр тоо гаргачихсан өнөөдөр нэг ширхэг статистик бол байгуулга байхгүй. Энийг бол гаргах боломж олцоо бол үнэхээр бас хомс байж. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллагууд одоо нийт сая одоо 200 орчим мянган хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн яг өнөөдөр хэдэн сул зогсож байна гэдэг статистик бол одоо байхгүй байгаа. За ер нь ерөнхийд нь аваад түрүүн бас хэллээ. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчнэр буюу 1-10 манай нийт аж ахуйн нэгжүүдийн одоо 90% нь 10 хүртэлх ажилтнтай байдаг. Эдгээрийн бол одоо дийлэнх нь бол ерөнхийдөө бол одоо сул зогсолтын байдалтай үйл ажиллагаа нь за зөвхөн жижиг гэлтгүү том дунд жижиг гэдэг бүх аж ахуйн нэгж байгууллагуудад бол хүндрэл учраагүй байгууллагуудад алга. За энэтэй зэрэгцээд хэлэхэд маш олон аж ахуйн нэгж байгууллагууд сул зогсоох, цалингуу амраах, ээлжийн амралтыг олгох гэдэг байдлаар бол 1-2 сарыг бол одоо үндсэндээ даваад 3 сарыг чүүчээд одоо даваад байж байгаа. За 4 сараас ахуулаад одоо энэ тодорхой арга хэмжээнүүдийг бол хүлээлтийн байдалтай байж байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн одоо хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу бол энэ сул зогсооход бол цалингийн бол 60 орчим хувиар бол одоо доошгүй хувиар бол олох хэвээр. Тийм байдалтай бол одоо аж ахуйн нэгж байгуулалт ихэнх нь байна. За төрийн одоо өмчит үйлдвэрийн газрууд, орон нутгийн өмчит газрууд ч гэсэн одоо шууд нөлөөлөд эхэлж байгаа. Энэ одоо зөвхөн жижиг гэлтгүү. Тэгэхээр бол энэ маш хүндрэлтийн байдалтай. Цаашдаа 4 сарыг яах вэ, 5 сарыг яах вэ гэдэг байдалтай. Хөл хорой одоо цоцлохыг одоо хүлээсэн маш олон аж ахуйн нэгж байж байна. Тийм учраас бол одоо энэ дээр бол одоо манай үйлдвэрчний хэвлэлийн одоо гишүүн байгууллагуудаас одоо ийм коронавирусын хүндрэл учраагүй салбар гэж үндсэндээ бол одоо байхгүй. За манай хэлцүүлэгт бол өнөөдөр 2 бизнес эрхлэгч өсгөө хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр энэ одоо яг жинхэнэ гардамж бизнес эрхэлж байгаа, баялаг бүтээж байгаа хүмүүст маань нөхцөл байдал ямар хөө байгаа талаар үгийн сонсъё гэж бодож байна. За аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд нөхцөл байдал ямар хөө байна? За баярлалаа. Юуны өмнө телевизэгчдийн өнөөдөр юм байна. Аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа нийт 314 төр оператор байгууллага байгаа, мэргэжлийн байгууллага байгаа. Эдгээр бол өнөөдөр бол ерөнхийдөө 90% хаалгаа барьсан байна. Ерөнхийдөө аль болох аялал жуулчлалын мэргэжилтэй байгууллага дээр бол хамгийн чадварлаг боловсон хүчин хилтэй ёстой мэргэжилтнүүд байх ёстой байдаг. Бид нар хамгийн өндөр цалин тийм ээ чадвартай хүмүүсийг урьж ажилуулдаг. Гэтэл бол яг энэ байгууллагуудын 90% нь одоогийн байдлаар бол яг одоо хаалгаа барьсан, аялал бол бүгдээрээ зогссон, автобаунд, инбаунд бүгдээрээ зогссон ийм шинжтэй бол ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол Монгол улсын аялал жуулчлал бол
сайн хөгжиж байсан. Уул нь бол тогтмол хувиар 9-с 12% хооронд өсөж байсан. 2018 онд бол 529 мянган жуулч ирж исэн бол 2019 онд 577 мянган жуулч ирж исэн. Оруулж ирж исэн тий аялал жуулчлалын жуулчдаас олж исэн орлого бол 24.7 сая доллароос 26.8 сая доллар олж өсөж исэн. Тогтмол тоогоор өсөж исэн. Тэгвэл 2020 он эхэлснээр бол яг энэ COVID-19 бол яг аялал жуулчлалын салбарт бол маш хүнд цохилт болсон. Одоогийн байдлаар бол ерөнхийдөө бол бүх одоо урдчилж захиалга өгсөн жуулчид бол бүгдээрээ захиалга цуцалж гээ, тодорхойгүй хугацаагаар цуцалж гээ. Түншүүд маань ч гэсэн одоо бас тодорхойгүй хугацаагаар бүх зүйлээ бол зогсоож гээ. Тийм учраас ер нь бол Монголын одоо энэ аялал жуулчлалын байгууллагад бол маш их том цохилт болсон гэж бол үзэж болно. Монголын ч гэлтгүй ер нь бол дэлхийн аялал жуулчлалын нөхцөл байдал бол өнөөдрийн байдлаар бол маш хүнд хэцүү байдалд орсон. Ерөнхийдөө бол дэлхийн нийтээр аялал жуулчлалын салбар 9.1% бууралттай байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр бол Монголд бас маш их одоо нөлөөлж байгаа гэсэн үг. Энэ хэмжээгээр аялал жуулчлалаас орж ирэх орлого бол бас зогссон байна. Одоогийн байдлаар бид нар хүлээсэн одоо тийм нөхцөл байдлыг сайжруулах. Үйлчлэгийн салбар ямар вэ? За, баярлалаа. Өнөөдөр Монголд Bubble Tea гэдэг салбар амар шин, маш шин дөнгөж үлгээж авч байгаа. Энэ салбарт ердөө нэг 10 хүрэхгүй газар үйл ажиллагаа эрхэлж байгаа. Нэг газар гэхэд дор хаяж нэг салбар, гэхдээ 2 салбар, 3 салбартай газар бол зөөхөн. Гэтэл яг энэ үйлчлэгээний байгууллагын хувьд болохоор гол үйлчлүүлэгч нар гэж байгаа штэ. Энэ маань өөртөө хүүхдүүд. Гэтэл яг энэ нөхцөл байдалд болохоор хүүхдүүд маань жихэн гэртээ карантинлэгдсэн байгаа тийм. Дээрэс нь тэр хүүхдүүдэд амттай юм авч дээрээ, хоол авч дээрээ гэдэг хүмүүс нь аав ээж эмээ өвнөр нь тэр хүмүүс нь бас мадгүй муугаар бодоход ер нь л цамхтгалд орсон тийм. Тэр мөнгөө өгч чадваргүй болцсон байгаа даа юм л да. За тэгэнгүүт за жишээгээр ярих юм бол манайх гэхэд 3 салбартай 4 дахь салбараа нээх гэсэн чинь карантинаас болоод хойшлогдсон. Гэтэл яг ажилтнаа би бэлдээд хийж яадаг. Гэтэл тэр ажилтнанд би зөв сул зогсолтын мөнгө өгөөд байх хэцүү, өгөхгүй байх хэцүү. Нөгөө нь карантин маань ингээд боллоо гэхэд нэмэрдэг те. Ингээд асуудлууд бол айгүй байгаа. Гэтэл нөгөө талаар төрөөс гэж нэг том асуудал байгаа. Яг үйлчлэгийн салбарт бол төрөөс гэдэг бол бүр маш том асуудал байгаа. Энэ дээр бид нэр хөнгөлөөд өгөөч, ингээд өгөөч, бидрийг ойлгооч гэсэн мөртлөө гэрэн дээр болохоор тийм амар сүртэй юм бол заагаагүй гэдэг ч юм уу те. Эсвэл засгийн газраас ингэж шийдвэр эсвэл юу гэдэг ийм шийдвэрүүд бол бидэрт баг хамаагүй гэдэг ч юм уу те. Дээрээс нь нэг дарамт шалт нь юу гэхээр танахаас илүү мөнгө өгөөд баг илүү орох газар зөндөө байгаа чи чадахгүй бол гар гэдэг ч юм уу. Тийм дарамт шалтгаан зөндөө. Нөхцөл байдал тийм хүндэх байгаа юм тий. За одоо тэгэхээр бид нэр гол сэдвүүлээ орно. Тэгээ гол сэдв бол засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ нөхцөл байдалтай уялдуулж авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ямархуу арга хэмжээг төлөвлөсөн. Тэр нь хэрхэн яаж хэрэгжиж байгаа тэр талаар манай одоо оролцогч нар ямархуу байр суурьтай байгаа талаар үргэлжлүүлэн ярилцсан. Тийм учраас одоо Монгол улсын ерөнхий сайд хөрөлсөхийн 3 сарын 27-нд хэлсэн энэ коронавирусын үед авч хэрэгжүүлэх засгийн газрын арга хэмжээний талаар товчхон сонсчоод үргэлжлүүлье. 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн 10-р сарын 1-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс аж ахуй нэгж компаниудыг өрн чөлөөж хэвлэх хадгалж байна. 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн 10-р сарын 1-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд иргэдийн салин хөлснөөс орлогын албан дотор авахгүй 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн 10-р сарын 1-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанаас орлогын албан дотор авахгүй өрн чөлөөж үйл ажиллагаанд дагуулж орлого буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж хувийн хвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрд сарвал 200 мянган төгрөгийн одоо хэмжлэг тусалцааг 3 сарын хугацаанд олгохоор шийдвэрлэж байна. Одоогийн үеийг бид дунджаар 100 мянган төгрөг байлгах зорилгоор энэ 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зэглэхийг хөгжүүлж байна. 18 нас хүртэл насны хүүхдэд сарвал олгодог 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөгийг 3 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж байна. Бас 4 сарын 15-наас эхлэн шатхууны лидер тутам 300-аас 400 төгрөгийн хандлага зүүж буулгах хэмжээ бодох бүрд албаны өнөөдөр засгийн газрын үйлдвэрлэлээс олгож байна. За энэ 3 сарын 27-нд ерөнхий сайд ингэж мэдгдсэнээс өмнө бол бас хэрэглээний зээлийн хүүг 90 хоногоор хойшлуулна гэсэн асуудал яригдсан. Ипотекийн зээлийг бас хойшлуулна гэсэн асуудал яригдсан. Энэ хоёрыг нэмж хэлье.
Тэгэхээр ангараад эдийн засгчаас ер нь засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа саяны 7 арга хэмжээ дээрээс нь тэр зээлэлтэй холбоотой 2 арга хэмжээ бол хэр одоо нүдэ олсон бөгөөд одоо хэрхэн хэрэгжиж байгаа талаар та судлаачийн хувьд ямар байр суурьтай байна? За яг үүндээ одоо манай засгийн газраас авсан арга хэмжээнүүд одоо байгаа онсонгүй. За энэ COVID-19 одоо хямралын үед эдийн засгт мэдээж маш сөрөөр нөлөөлж байгаа тийм ээ. Тэр дундаа аж ахуй нэгжүүдэд маш сөрөөр нөлөөлж байгаа. За гэтэл энэ аж ахуй нэгжүүдэд ерөнхийдөө 2 хувааж авч үзэх хэрэгтэй тийм ээ. За нэг 10-аас 15 жил үйл ажиллагаанд жигдэрсэн тийм ээ. Байр сууриа олцсон гэдэг юм уу. За тэгэхээр энэ нэг томоохон аж ахуй нэгжид бол мэдээж сөрөөр нөлөөлж байгаа. Тэгэхдээ энэ том аж ахуй нэгжүүд 1-2 жилийн хүндрэлийг бол даваад гарах хэмжээний хуримтлалтай байдаг. Харин одоо жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжүүд тийм ээ. Хуваарийн эрхлэгч аж ахуй нэгжүүд одоо 1-2 жил байтугай 1-2 сарын ч хүндрэлийг давах боломжгүй байдаг. Тийм учраас одоо улс орнуудын одоо засгийн газраас авж байгаа арга хэмжээнүүд ихэвчлэн жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжүүд болон хуваарийн эрхлэх одоо аж ахуй эрхэлж байгаа хүмүүстээ одоо зориулсан байгаад байна. Гэтэл манай одоо энэ засгийн газраас авсан арга хэмжээ тийм ээ. Тэр нийгмийн даатгалыг тэглэх, орлогын албан татварыг тэглэх тийм ээ. Энэ бол яг нэг үлэхэд тэр одоо жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжтэй ямар ч тийм одоо тусдим болсонгүй. За тэгэхээр одоо ингээд одоо 3-4 сар өнгөрлөө тийм ээ. За яг одоо жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжүүд эцсийн одоо юу гэмдэ цэнгээрээ явж ийн гэж харж болно. Ер нь одоо ингээд 5-6 сараас асуудал улам хүндрэнэ. Тэгэхээр одоо энийг Монголын төр засаг одоо бодитойгоор харах ёстой, арга хэмжээ авах ёстой. Өмнө авсан одоо энэ 7 арга хэмжээ бол яг одоо аж ахуй нэгжүүд бол хүрч чадсангүй. За сүлд юу гэж байна? За баярлалаа. За COVID-19 дэлхийн хэмжээний эдийн засгийн одоо уналттай нүүрлэж байгаа энэ цаг үед Монгол улс одоо хүний чиглэсэн арга хэмжээнүүдийг олон талт байдлаар авч хэрэгжүүлж байгаа шиг байна. За миний хувьд харж байгаагаар эрүүл мэндийн тал руугаа чиглэсэн арга хэмжээнүүдийг одоо хориг тавих гэдэг янз бүрийн байдлаар авлаа. Гэхдээ одоо нэг эдийн засгийн сөрөг нөлөөллийг одоо урт хугацааны явцад тооцож чадсангүй том алдаа дутагдaltaын засгийн газрын шийдвэрүүдээс харагдаж байна л да. Жишээлх юм бол одоо аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгалын одоо шимтгэлийг тэглэлээ гэдэг юм уу, хүн амын орлогын албан татварыг тэглэлээ гэж яриад байна. Хүн гэдэг чинь одоо үндсэндээ нийгмийн одоо нэг юу шүү дээ, одоо нэг эдэс шүү дээ. Энэ дунд чинь ажилтай орлоготой нэг нь байна, ажилгүй орлогогүй нэг нь байна. Тэгвэл энэ шийдвэрүүд зөвхөн одоо юу гэдэг нь ажилтай буюу ажил олгогч руу чиглэсэн ийм шийдвэрүүд гарч ийн гэж би бол одоо хувьдаа харж байна. Тийм ээ, одоо ажил горлогч иргэд яах юм? Ажилгүй орлогогүй иргэд яах юм? За нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурна гихчээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь одоо юу гэдэг нь сургуулийн насны хүүхдүүдийн одоо тэтгэмжийг 20,000-аас нэг 30,000 болголоо. Энэ тэртээ тэргүй одоо юу гэдэг нь засгийн газрын бодлогоороо үдийн цаг хөтөлбөрөөр зохицуулагдаад явж байсан зүйл шүү дээ. Тэгэхээр нөгөө төсвийн одоо зарцуулалтыг зориултыг нь өөрчлөөд энэ 20 арга хэмжээтэйгээ одоо уялдуулаад тийм ээ чиглэлийг нь өөр урсгал руу оруулах замаар одоо шийдэд байна л гэж ингэж харагдаж байгаа. Дээрэс нь зөвхөн нэмэт хэлэхэд Монгол улсын ерөнхийлөгч бас улсын хурлын чуулганы нээлтэн дээр тодорхой зүйлүүдийг ярьж ирсэн. За үүнтэй уялдуулаад одоо төсвийн тодтолыг хийгээч тийм ээ. Одоо маш олон одоо зориултын бус гэх юм уу энэ цаг үед онцгой цаг үед тийм ээ. Төсвийн урсгалууд одоо сургууль цэцэрлэг бүтээн байгуулалтуудын ажил руу явлаа. Өнөөдөр Монгол хүний эрүүл мэнд амнаас за эдийн засгийн одоо чадамжийн байдал чухал уу аль эсвэл одоо бүтээн байгуулалтын асуудал чухал уу гэдэг дээр маш олон зүйлсүүд бол хөндөгдөж харагдсан гэж. За баярлалаа. За улс төрч хуульч Шагдар сүр юу гэж бодож байна? За энэ эдийн засгийн хямралыг бид одоо ард орхиод энэний дараагаар эдийн засаг тай үлдэх үгүй юу гэдэг асуудал ер нь бол тавигдж байгаа. Тэгэхээр эдийн засгийн одоо энэ арга хэмжээнүүдийг авахдаа бид бол нэгдүгээр иргэдийнхээ амжиргааг хамгаалах арга хэмжээнүүд, хоёрдугаарт бол эдийн засгийнхаа компани аж ахуй нэгжүүдийгээ бас хамгаалж одоо давж гарахад туслах юм арга хэмжээнүүд байх хэрэгтэй тийм. Тэгээд засгийн газрын одоогоор одоо зарласан байгаа авч эхэлж байгаа арга хэмжээнүүд бол аль нь ч хангалтгүй байна гэж харагдаж байна. Яагаад гэвэл иргэдийнхээ амжиргааг хамгаалахад одоо яг ямар эдийн засаг санхүүгийн бодлого хэрэгжүүлж байгаа юм бэ? Жишээ нь одоо саяны ерөнхий сайдын хэлдгээс бол хэдэн татвар хойшлуулсан байгаа тийм. Ингээд нэгэнт ажилгүй болсон одоо орлогогүй болсон иргэд татвар төлөх чадамжгүй болчихсон байгаа. Мөн одоо зарим нэгэн компани одоо зөрөг нөлөөнд авсан компани ажилтнууд нь 200,000 төгрөг олгоно гэсэн байгаа. Хүүхдийн нэг 10,000 төгрөг нэмж олгоно гэсэн байгаа. За үүгээрээ ард иргэдийнхээ амжиргааг одоо хамгаалж чадах уу гэдэг асуудал бол маш хурцаар тавигдж байна. За хоёрдугаарт бол аж ахуй нэгжүүдийг хамгаалах талаас бас нэлийн арга хэмжээнд хангалтгүй харагдаж байна. Өөрөөр хэлбэл
мөн л төрөний одоо татвар хойшлууллаа, тий зээлийн иргэн төлөлт хойшлууллаа гэсэн л дарга хэмжээ болохоос яг нөгөө хөрвөх чадварыг хамгаалах, одоо бэлэн мөнгөөр туслах, дэмжих тийм ээ. Тиймэрхүү арга хэмжээнүүд бол нэлээд одоо дутагдж байна л да. За тэгээд нэг жишээ хэлэхэд жишээ нь бусад орнуудад яаж ийнө гэхээр Английн засгийн газар бол бүх компани, хувийн хвшилтэй улсын одоо төрийн ялгархлахгүйгээр 80% цалингийн одоо даяа гэж байна. Тийм ээ. Тэгэхэд бол манайх бол зөвхөн одоо доголдсон компаниудын зарим ажилтнуудын одоо 200 мянган төгрөг гэж байгаа. За ингээд Япон та бүхэн мэдж байгаа өрх болгонд 30000 долларыг олгоё гэж байгаа. Тэр нь Багдад одоо хүн болгонд 1000 доллар гэдэг нэмэлт арга хэмжээ харагдж байна. Хонконгод 12000 Хонконг доллар бас одоо иргэн болгонд олгоё гэдээ яригдж байгаа. Энүүнтэй харьцуулахад бол манай ард иргэд бол энэ эдийн засгийн хүндрэлийг давж гарах одоо тусламж тэмдэглэг маш тутамг байна. За дээр нь зүгээр нэг арга барилын хувьд хэлэхэд бол тэр ажилгүйдлийн тэтгэмж одоо мөнгөн тусламжийг шууд одоо иргэнд олгож яснаас компанийн цалинг төр даах, батлах одоо хэлбэрээр олгосон нь бол нэг сумаар 2 туулаа буудах жишээ давуу талтай байгаа. Өөрөөр хэл шууд олгочих юм бол одоо компани бол цалингийн өртөө үлдэнэ. Одоо бас эдийн засгийн дарамтанд орно. Тэгтэл одоо компаниуд дамжуул цалин хэлбэрээр олгох юм бол нөгөө иргэд ажилтнууд маань ч гэсэн орлоготойгоо. За компани ч гэсэн одоо ажлынхаа байрыг хадгалаад цалингийн одоо өөр авлага нэмэгдэхөөр явж болж байгаа. За Ганбаатар дарга юу гэж байна? Манай гурван оролцогч бол засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа багц арга хэмжээг бол ерөнхийдөө байгаа онсонгүй аж ахуйн нэгжүүдэд төдийлөн дэмжлэг болж чадхлуу да гэсэн байр суурьтай байна. Таны байр суурь юу вэ? Бид бол ажил олгогч эзлэлийн байгууллага байхгүй юу? Аж ахуйн нэгж байгууллагууд аж ахуй эрхэлж байгаа, албан ёсны бизнес хийж байгаа энэ хүмүүсийн төлөөлөл. Тэгээ бид нар энэ коронавирустай холбогдсон асуудлаар одоо тодорхой судалгаанууд бол хийгдсэн. Тэр судалгаан дээрс үндэслээд бид одоо энэ аж ахуйн нэгж байгууллага ажлын байрыг хадгалах, ажил нь одоо зогсноос одоо орлогогүй болж байгаа ажилтнуудыг орлоготой байлгах, дээр нь нэмээд бол одоо ер нь энэ аж ахуйн нэгж байгууллагууд дээр байгаа татварын дарамтуудыг багасгах чиглэлээр одоо хэд хэдэн санал боловсруулад засгийн газар, улсын хурал одоо ерөнхийлөгчд бол албан ёсоор өргөн барьсан байгаа. Тэгээ энэ хүрээнд бол одоо засгийн газар бол ямар ч байсан анхны алхмаа бол бид авлаа гэж үзэж байгаа. Засгийн газрын амлалтыг ерөнхий сайдын хэлсэн ёсоор хэрэглэх юм бол энэ сонгуул хүртэл ажиллах, энэ 2 сар ажиллах засгийн газар бол хангалттай амлалт авдаг гэж бид бол харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ажлын байрыг бий болгох, жижиг дунд үйлдвэр ер нь одоо нийгмийн даатгал шимтгэлээр төлөөд ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажил дээр байгаа тэр ажилчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэсэн энэ том амлалтуудыг бол засгийн газар авлаа. Зүгээр энэний их усүрийг хаанаас гаргаж яаж хаах юм гэдэг бол одоо эргээд засгийн газарт бол маш хүндрэлтэй асуудал явах гэж бид бодож байгаа. Тэгэхээр би бол одоо энд нэг ийм зүйлийг харах. Манай судлаачид, улс төрчид одоо янз бүрийн байгууллагын хүмүүсийн судалгааг харахаар зэрэг бол засгийн газар руу дайрсан шүүмжилсэн хөнгөөс бол маш их явах юм. Тэгэхээр энэ бол одоо өнөөдөр бол бид шүүмжлэх цаг биш. Энэ хямралын үед нийлж нэгдэж одоо эдийн засгаа яаж босгох вэ? Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг яаж хадгалах вэ? Иргэдийн ажлын байрыг яаж хамгаалах вэ? Ажлын байран дээр байгаа орлого нь хомсдож эхэлж байгаа энэ одоо ажилчин албан хаагчдын орлогыг яаж дэмжих үү гэдэг асуудлыг бол авч үзэх ёстой. Энэ чиглэлээр бид засгийн газартай хамт дэмжиж ажиллах ёстой. Шүүмжлэх биш. Тийм учраас бид нар бол энэ засгийн газрын одоо амлалтыг бол ер нь хангалттай сайн амлалт авсан ганцхан яг энэ хэлсэн ёсоор нь хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа юм. Зөв их хурлаар ороод яаж өөрчлөгдөж байна? Одоо гарчид ямар болж байгаа гэдэг дээр бол янз бүрийн одоо бутсан, эргэсэн юмуд ажиглагдаад байна. Ийм маягаар ахаад нөгөө засгийн газрын төрийн албан хаагчдын үзмжээр янз бүр болгож бол болохгүй юм л да. Ерөөсөө л одоо нийгмийн даатгалын шимтгэлд төлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын одоо орлого нь хомссон ажилчид ажлын байрыг дэмжиж гэж байгаа бол энийг яг тэргээр нь хэрэгжүүлэх ёстой. Заавал одоо тэр одоо төрийнхээ болон тэрний болон гэж ингэж ерөөсөө болохгүй. Хоёрдугаар энэ засгийн газрын авсан арга хэмжээнд бидний хувьд бол энэ жижиг дунд үйлдвэр эрхлээд тэр Эрдэнэт ерөнхийлөгч хэлдэг 90% зогссон байгаа жижиг дунд үйлдвэрт бол энэ нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх тэр 200 мянган төгрөгийн цалинчтай тийм энэ үндсэндээ цалин олгож байгаа байхгүй ажилгүйдлийн даатгалаас цалин нөхөж олгож байгаа. Энэ олборууд бол ажлын байрыг хадгалах тэр ажилгүй сул зогсож байгаа ажилчдын орлогыг нэмэгдүүлэх чухал арга хэмжээ. Дээр нь авсан маш чухал арга хэмжээ бол энэ шатхууны нэг 300 мянган төгрөгөөр одоо багасгасан. Энэ арга хэмжээ бол уул уурхайн компаниуд, газар тариалан компаниудад бол асар том дэмжлэг болно. Уул уурхайн компани одоо олборлолтоо эхлээд ингээд очиход бол тэдний зардалын 60% шатхууны зардал байгаа. Тэрнийг одоо хөнгөлж өгнөд бол асар том юм хөнгөлтийн арга хэмжээнийг ер нь авчлаа.
Энийг бол одоо 2 сар энэ сонгуул өнгөртөл энэ засгийн газрыг шударга хэрэгжүүлээд тэгш хэрэгжүүлээсэй гэж бид нар хүсэж байгаа юм. Тийм учраас бид бол засгийн газрын авсан одоо энэ эхлэлийн арга хэмжээнд бол сэтгэл ханамжтай байгаа гэж би хэлмээр байна. Ажиллагчдын нэгдсэн холбоо бол засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд бол сэтгэл хангалуун байгаа гэдгийг илэрхийллээ. Бизнесмэнүүдийн хувьд ямар вэ? Засгийн газрын арга хэмжээ та нарт хэрхэн яаж нөлөөлж байна? Юу гэж бодож байна? За ер нь бол ерөнхий сайдын нөхсөн одоо 7 арга хэмжээ бол таалагдж байгаа. Гэхдээ ястал нөгөө ангар эдийн засгийн хэлдгээр нөгөө англилтай байх хэрэгтэй байсан юм болов уу гэдэг юун дээр бол байр суурин дээр бол байгаа. Гэхдээ тууштай хэрэгжээс хамгийн гол нь бид нар бизнес эрхлэгчид юу хүсдэг вэ гэхдээ зэрэг шийдвэрийг бол гаргадаг. Гисэн хэрнээ хэрэгжилт яг амьдрал дээр байр суурин дээр байдгүй бол бас байдгүй байхгүй. Тэгэхээр яг боддоор хэрэгжижсэн. Бид нар одоо хэрэгжиж эхлэхэд одоо яг үр дүнгээ үүсгэх гээд байгаа байхгүй. Яг одоогоор бол яасан юм бол мэдгдсэн юм бол байхгүй л. За энийг үргэлжлүүлээд бидний бэлдсэн нэг видео үзүүлнэ. Энэ бол худалдаа аж үйлдвэрийн танхим бизнест одоо хэрхэн бизнесмэнүүд засгийн газраас хэрхэн юу хүсэж байна гэдэг талаар нэг судалгааны дүгнэлт гаргацсан байлээ. Тэгээд тэрийг бид ашиглаж байгаа. За найруулагч худалдаа аж үйлдвэрийн танхимыг бизнес үзүүлж байгаа нөлөөллийн талаар. COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлөө ба шаардагдаж буй дэмжлэгийг тодорхойлох зорилгоор судалгаа явуулж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн болон гишүүн бус 1100 аж ахуй нэгжийг хамруулсан байна. Судалгаанд оролцогчдын 67% нь Улаанбаатар хот, 33% нь орон нутгийн бизнес эрхлэгчид байжээ. Судалгаанд оролцсон компаниудыг салбараар ангилан харвал 25% нь худалдаа, 22% нь үйлчилгээ, 11% нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын аж ахуй нэгжүүд байна. Нийт судалгаанд оролцсон аж ахуй нэгжүүдийн 89% нь 5 тэрбум төгрөгөөс доош жилийн орлоготой, 92% нь 199 хүртэлх ажилтнтай байгаа бол 48% нь 10-аас дээш жил үйл ажиллагаагаа явуулсан, 24% нь 5-аас 10 жил үйл ажиллагаагаа явуулж буй харьцангуй тогтворцсон аж ахуй нэгжүүд байна. Нийт дүнгээр нь харуул бүх салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд 65-аас дээш дүнгээр нөлөө үзүүлжээ. Тухайлбал 57.7% нь бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40.1% нь тээвэр логистик доголдсноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14.8% нь бизнес хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тодорхойгүй байдал үүссэн ба шийдвэр гаргах боломжгүй болсон. 14.5% нь бэлэн мөнгөний буюу эргэлтийн хөрөнгийн хомсдолд орсон, 8.8% нь түүхийн эдийн нийлүүлэлт доголдсноос үйлдвэрлэл тасалдсан, 4% нь ажилтнуудыг төр болон бүр мөсөн чөлөөлсөн гэсэн хариултыг өгчээ. Судалгаанд оролцсон аж ахуй нэгжүүдийн бизнест тулгарч байгаа гол хүндрэлүүд нь 66% нь зээлийн төлбөр хугацаа хүүний асуудал, 22% нь түрээсийн төлбөр, 9% нь төрийн үйлчилгээний хүнд суртал, 3% нь санхүүгийн их усүр гэсэн хариултуудыг өгсөн байна. Тэдгээр аж ахуй нэгжүүдийн бизнест ямар дэмжлэгүүд шаардлагатай вэ? 42.6% нь үйл ажиллагааны зардал бууруулахад чиглэсэн дэмжлэг, тодорхойлбол түрээс хүүг бууруулах гэх мэт дэмжлэг шаардлагатай байна гэсэн хариулт өгсөн бол 36.3% нь аж ахуй нэгжийн албан татварыг хойшлуулах хөнгөлөх шаардлагатай гэсэн хариулт өгсөн байна. Харин 20.3% нь хориг цуцалсны дараа бизнесийг сэргээж хэвээ явуулахад нэгдсэн зохицуулалт хийх, тухайлбал хүнд сурталгүй байх асуудал чухал гэсэн хариулт өгсөн бол 14.3% нь зорчих хөдөлгөөний ба тээврийн хоргийг цуцлах шаардлагатай гэсэн хариултыг өгчээ. За эндээс харахад бол үндсэндээ бараг 70 орчим хувь санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна гэдэг дээр бол саналаа өгсөн байна шүү дээ. Гэтэл засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ яг энэ чиглүү. Аль эсвэл нөгөө зээлийн хүүг 90 хоногоор хойшлуулах, ипотекийн зээлийг тодорхой хугацаар хойшлуулах гэдэг хүрээнд явчих уу? Ер нь бол засгийн газар яг санхүүгийн яг ямар дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй байсан бэ? Банкнаас авч банкны салбарт авч хэрэгжүүлж байгаа тэр зээлийн хүүг хойшлуулж байгаа нь аль хэр үр нөлөөтэй болсон бэ? Хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэж та нар бодож байна? За ангарагаас эхэлчих үү. За дараа нь тэгээд би энэ текст өгнө. Сая судалгаан дээр маш тодорхой гарлаа шүү дээ, тийм ээ. Нийт одоо энэ жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжүүдийн 70-аас дээш хувь нь гол асуудал нь зээлийн хүү байна гэж. Тэгэхээр уг нь төрийн бодлого энэ чиглэл рүү явах хэрэгтэй байсан байхгүй юу? Энэ жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжүүдийн COVID-19 хямралын үедх зээлийнх нь хүүг зохицуулж өгсөн бол хамгийн их одоо тусдын болох байлаа, тийм ээ. Гэтэл
Монгол Улсын засгийн газраас авсан арга хэмжээнд энд одоо яг үүнтэй холбоотой одоо ач холбогдолтой арга хэмжээ байсангүй тийм ээ. За өнөөдөр Монгол улс маань дэлхийд ирэх хамгийн өндөр зээлийн хүүтэй улс болчиход байгаа. Аж ахуй нэгжүүдийнх нь хамгийн том асуудал нь зээлийн хүү. За аж ахуй нэгжүүд бас одоо хэлэх бах тийм ээ. За нэг жишээ хэлье. Одоо энэ COVID-19 хямралтай холбоотойгоор Өмнөд Солонгосын засгийн газрын авсан нэг арга хэмжээ байна. Одоо жижиг дунд хэмжээний одоо бизнесүүд нь жилийн 3.5% хүүтэй одоо зээлтэй байсан. Солонгосын аж ахуй нэгжүүд жижиг дунд нь шүү. 3.5% жилийн 3.5% одоо зээлтэй аж ахуй нэгжүүдээ төр засгаас нь энэ хямралын үед эдгээр ийм одоо өндөр зээлийн хүү төлж чадахгүйгээд тэрийг жилийн 1.5 руу нь оруулж байгаа. Жилийн шүү. Гэтэл өнөөдөр одоо жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжүүд 30-аас 40% одоо хувийн одоо хүүтэй зээлтэй байна. Гэтэл Монгол Улсын засгийн газраас энэ хүүг буулгах талаар нэг ч арга хэмжээ авсангүй тийм ээ. Нэг ч арга хэмжээ санаачилсангүй. Одоо яг ингээд бодлогын хөв 1-2% одоо буулгалаа гэсэн тийм дургуут хүчгүй байдлаар нэг арга цаас арга хэмжээ аваад байна шүү дээ. Энийний өрнөлөө жишээлбэл зээлийн хүү, удал засгийн зээлийн хүү хэдээр болсон гэдэг асуугд үзээрэй. Нэг ч хуваар буугаагүй байхгүй юу. Тэгэхээр энэ өнөөдөр одоо Монголын эдийн засгийн хамгийн том асуудал болчиход байгаа. Тэгэхээр одоо Монгол Улсын засгийн газар аж ахуй нэгжүүдэд үнэхээр одоо тийм ээ аврын энэ одоо хямралын үед туслая гэсэн одоо ирмэлзэл байсан бол зээлийн хөрүүл чиглэх хэрэгтэй байсан. Харамсалтай нь зээлийн хөрүүл чиглэсэн нэг ч арга хэмжээ авсангүй. Энэ арга хэмжээг одоо авахгүй бас хэд удах юм бол одоо юу гэдэм дэ нэг 5-6 сараас маш том хэмжээний одоо эдийн засгийн хямрал болно. Одоо энэ нь зөвхөн одоо санхүүгийн салбар гэж ярьж болохгүй. Одоо аж ахуй нэгжүүд жишээлбэл зээлээ төлж чадахгүй болохоор банкны систем рүү нөлөөлнө тийм ээ. Нийт эдийн засгийг хамарсан маш том хэмжээний одоо хямрал болох эрсдэл болчиход байгаа. Харамсалтай нь энийг төрсөн маань ерөөсөө олж харахыг хүсэхгүй. Одоо шийдлийг олохыг хүсэхгүй. Одоо ингэж байгаад байна л д. Энэ одоо байдал ужирх юм бол одоо юу гэдэм дэ хит оройтсон байх болно. Одоо магадгүй 6 сар гэхэд одоо тийм ээ авах ёстой арга хэмжээг аваагүй нь одоо маш том одоо юу гэдэм дэ тийм хор уршигтай байдалд одоо хүрэх эрсдэлтэй болчиход байгаа. Тэгэхээр ерөөсөө одоо энэ аж ахуй нэгжүүч бас яг бодитоор хэлэх байх. Өнөөдөр энэ жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжид хамгийн том асуудал нь зээлийн хүү мөн үү биш үү тийм ээ. Энэ 30% хүүтэй зээлийг одоо энэ хямралын үед төлж одоо болж ийн үгүй гэдгийг энэ аж ахуй нэгжүүд хэлээд байгаа. Өндөрсний эвлэлийн дээр хэлж Эрдэнэт. Зээлийн хүү маш чухлыг хүлээмжширж байгаа. Зээлийн хүүгийн дарамт энэ аж ахуй нэгж байгууллагууд санхүүгийн нэмэлт их үүсвэр хэрэгтэй болчлаа. Цалингаа тавих зээлийн их үүсвэр хэрэгтэй болж байна. Үндсэн эргэлтийн өрг зээлийн хүү хэрэгтэй болж ирж байна. Тэг манай банкуудын ихэнх нь бол одоо богино хугацаатай, дээдлэний 2 жилийн хугацаатай зээл олгодог. Тэгэхээр цаашд бол одоо урт хугацааны бас юм санхүүгийн доктортой үйл ажиллагааг явуулахын тулд зээлийн их үүсвэрүүд бол чухал. Энэ талаар бол бас тодорхой банк санхүүгийн реформ хийх чиглэлээр бол арга хэмжээ авч яах гэж бол ойлгож байгаа. Гэхдээ цаг хугацааны хувьд одоо маш яралтай байгаа нь бол үнэхээр чухал байгаа. Тэгээ түрүүний засгийн газрын авсан арга хэмжээнүүд төр бүр наривчлал хэлэхэд өнөөдөр маш олон хүмүүс хүлээж иж байгаа хэл та. Яг өнөөдөр бол тэр дэмжлэгийг бол одоо яг нэг ширхэгч дэмжлэгийг бол аваагүй байж байгаа. Өнөөдөр хууль нь гараад журам хэрэлцэж байгаа. Энтэй холбоотойгоор үйлдвэрчдийн эвлэлийн байгууллагын зүгээс бид нар бол энэ асуудлыг 1 сарын 27-наас ахуулаад COVID-19-ийн одоо 20 цэрийн дэглэм үүсгэж эхэлсэн байгаа. Аж ахуй нэгжийн байгууллагын үйл ажиллагааг төрийн одоо шийдвэрийн дагуу зогсоогоод хумаад эхэлсэн байж байгаа. 3 сарын 27-наас бол одоо мэдэгдсэн. Одоо 4 сарын одоо юу гарч байгаа учраас энэ арга хэмжээг бол ингийн харалтаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл түрүүн манай SD холбоо хүмүүс ч гэсэн хэлж байлаа. Ерөнхий сайдын бас анх хэлжсэн, ярьжсэн зүйл хэрэгжихээ шатан дээр тодорхой салбарын сайдны одоо бас тооцоол гэдэг юм юугаар янз янзын засвар ороод одоо ингээд өөр болоод хүмүүсийг бухимдуулаад ойлгомжгүй байдалтай маш олон аж ахуй нэгж байгууллагууд бол ийм хүлээлтийн байдалтай байж байгаа. Тухайлбал би одоо яг үйлдвэрчдийн эвлэлийн байгууллага дээр ирж байгаа маш олон одоо гомдлуудын ихэнх нь ерөөсөө хамгийн чухал нь юу юм бэ гэхээр ажлын байр гэдэг нь өөр нэг нэмэр хамгийн чухал байна. Чанартай ажлын байр үү цалингаа хүртээж байгаа ажлын байр. Тэгэхээр энэ дээр бол нийт одоо аж ахуй нэгж байгууллагуудыг алгачлаггүйгээр хийх хэрэгтэй байсан юм байна. Одоо бусад улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хөр ерөөсөө ажлын байр бол ажлын байр. За төсөөс авж байгаа албан байгууллагууд ч гэсэн тодорхой хэмжээний цалингийн бууралтууд одоо ажиглаад эхэлчихсэн байж байгаа. За төрийн өмчит үйлдвэрийн газрууд орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд бол одоо үндсэндээ үйл ажиллагаагаа сул зогсоогоод эхэлчихсэн. Одоо би ганцхан жишээ авъя төрийн өмчийн ихээр. Мяд компани бүгдийг зогсоодсон байгаа тийм үү? Тэгэхээр эхний хувилбар дээр 44% алдагдaltaй нийт ажилчдын 70% нь 60% цалинтай байж байгаа. Цаашд өшөө илүү одоо сул зогсоох юм тал руу орчлоо гэж. Тэгэхээр энийг төрийн өмчийн одоо үйлдвэрийн газар ихэд энэ мяд компани бүр дампууруулж байгаа эсвэл хувьчлалын дараагийн бодлого хийх гээд байгаа юм уу? Яах гээд байгаа юм тийм үү? Тэгэхээр энэ чинь өөрөө манад
хамгийн хэрэгтэй одоогийн үеийн үед бол ийм том компаниуд байна. За дээрээс нийтийн тээврийн компаниуд байж байна. Соёл урлаг, орон нутаг, эрчим хүчний байгууллагууд 4 сарын 15-наас ахуулаад бүх цэцэрлэг сургуулиудыг зогсоо гэсэн юм байна. Инээс болоод энэний цаана ажиллаж байгаа үйлдвэрлэлийн бүх процесс нөлөөлнө. За дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлд хамруулах аж ахуй нэгж байгууллагууд гэдэг дээр сүүлийн 2 сарын одоо цалингаар өнөөдөр мэдэгдэж байна. Одоо хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын журам дээр тэгж ярилцж байгаа юм байна. Сангийн бас тийм байр суурьтай байгаа юм байна. Сүүлийн 2 сарын цалингийн дунджаар одоо 10 сарын 1 хүртэл амнаа гэдээ хэлж байгаа. Энэ дээр бол өнөөдөр маш олон хүмүүс үгж хэлж байна. Нөхөр үндсэндээ 2 сарынхаа 1 сард зогсоосон арга хэмжээс болоод 2 сарынхаа цалин арай хийж өгсөн. 3 сард үндсэндээ баг нийт одоо аж ахуй нэгж байгууллагуудын 60% нь сул зогсолт буюу 60% цалингаар олгочихсон. Зарим нь цалингүй амраацсан. Тэнгүүд тэр цалингаас нь бодож 10 сар хүртэл нийгмийн даатгалыг одоо бөглөж өгнө гэдэг чинь өөрөөр хэлбэл тэр ажиллаж байгаа тэр үед сул зогссон буурсан цалингаас нь маш олон аж ахуйн байгууллагуудыг бол одоо тооцох юм байна. Энэ эргээд нөгөө тэтгэр тогтоолох тэтгэмжгээ маш олон зүйлд алстаа бол сөрөг нөлөөтэй юм арга хэмжээ учраас бити энэ засгийн газраас авж байгаа арга хэмжээнийхээ завсар дунд нь журам мурам одоо дүрм гэдэг байдлаар янз янзын нуглаа битээ гаргаа гэдэг энэ зүйлийг бол одоо бүр онцгойлон би засгийн газар ярилцсан үдээрээ тийм хэлмээр. Тэгэхээр одоо бол бид нөгөө банкныхаа хүүн дээр ирж ярьж байгаад нэг нүс мохролчаад байгаа ихлүүнээр тий. За энтэй холбогдуулаад өцтөр улсын хурлын байнгын хорон дээр банкуудын холбоо болон Монгол банк ямар байр суурь баримтсан талаар бичлэгийг сонсчоод үргэлжлүүлье. Хэрэглээний зээлийг сунгасан тохиолдолд одоо ангиллыг бууруулахгүй, зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй ийм эрхийн банкнд олгож байгаамаа. Тэрнээс биш одоо нэг зээлдэгч банк хоёр хооронд байгуулсан гэрээг ямарваа нэг байгууллагын шийдвэрээр одоо шинэ хүчээр өөрчлөх боломж Монгол улсын хуулиар байхгүй. За энэ шийдвэр одоохондоо арай гарч амжаагүй байгаа учраас бид нар банкудад ямар чиглэл өгч байгаа вэ гэхээр нэгэнт 6 сар болж хойшлогдох нь тодорхой болсон учраас хүсэлтийг нь 6 сараар аваад иргэдийнхээ хүсэлтийг авч бай. За арга хэмжээнд тодорхой болсон тохиолдолд зээлийн гэрээнд нөөцлөлт оруулах арга хэмжээгээ авнаа гэсэн тийм чиглэл өгсөн байна. За өөрөөр хэлэх юм бол арилжааны банкуд бол ийм байр суурьтай, Монгол банк ч гэсэн ийм байр суурьтай байгаа юм байна. Тэгээ яагаад Монгол улсын ерөнхий сайд нэг юм хэлдэг. Тэгээ Монгол улсын хэрэгжүүлдэг байгууллагууд ингээд иргэдэд ингээд ийм одоо хатуу ширүүн хандаад байдаг юм бэ? Та нар юу гэж бодож байна? За Монгол улсын ерөнхий сайдын гаргасан шийдвэрүүд яг газар дээрээ биелэх биелэхгүй байгаа тухай асуудал бол яригдчихэж байна. За энэтэй холбоотойгоор биднээс ер нь улс өөрөө мөнгөтэй мүү гэдэг асуулт ард иргэдийн донд тулгарч эхэлсэн. За гаргасан шийдвэрүүдтэй холбоотой за бензин үнэ 300 төгрөгөөр буулгалаа гин дэлхийн зах зээл дээр нэг баррел нефтийн үнэ $70-аас $22 хүртэл буусан шүү дээ. Монголд за нэг 3 дахин бай гэхэд 2 дахин одоо энэтэй харьцуулаад буулгах жишээний хэрвээ авч чадчихвэл энэ ч өөрөө засгийн газрын зоригтой шийдвэр болоод орчихно гэж бодож байгаа. Үндсэндээ нэг 300 төгрөгөөр буулгачаад энийгээ буулгахтаас тодорхой хугацаа өнгөрлөө шүү дээ. Дэлхийн зах зээл дээр нэг баррел нефтний үнэ хангалттай буучаад байхад. За энэтэй яг адилхан банк санхүүгийн байгууллагын одоо иргэдэд зээлсэн хэрэглээний зээлийн асуудлыг одоо тодорхой хугацаагаар тийм ээ сунгах, аль эсвэл одоо зээлийн уян хатан байдлыг үзүүлэх гэх юм уу. Ийм байдалтай яагаад орж чадахгүй байна гэвэл Монгол улсын засгийн газар ер нь ямар бүлэглэлийн юм уу, ямар хүмүүсийн гарт байна. Бас хардлага дагуулсан асуудал болж байгаа байхгүй. Өнөөдөр үнэхээр биднээс одоо дэлхийн зах зээл дээр нефтний үнэ, долларын үнэ хангалттай түвшинд буучаад байхад Монгол улсад буухгүйгээр одоо төр засгийн зоригтой шийдвэр авч чадахгүйгээр үргэлжлээ яваад байна гэдэг чинь энэний цаана бас ямарваа нэгэн тийм бүлэгл байгаа юм шүү гэсэн далд санаа бас хардлага төрөд байгаа. Жишээлх юм бол за нийт одоо арилжааны банкуудын 5 том банкны одоо хувьцаа эзэмшигч нь ихэд нэг 4 хүн байх жишээ нэ тийм ээ. Жишээлбэл одоо ард наага далд эзэн гэх юм уу. Энэтэй холбоотойгоор нөгөө Монгол банкны бодлогын хүү энэ дээр яригдчихвэл дэлхийн одоо тэр банкуудын бодлогын хүү ямар байдгийг Монголд яаж явагдгийг гэдэг чинь энэ ч өөрөө нэг асуудал болж байгаа. За дэлхийн бусад орнуудын тийм ээ банкны бодлогын хүү үндсэндээ одоо юу гэдгийг засгийн газар нь төрн өөрөө одоо банктай тэрүүгээрээ дамжуулаад одоо арилжааны банкуудад тодорхой хэмжээний зээл өгдөг. Тэр нь өөрөө бодлогын хүү болдог. Энүүгээрээ бас ард иргэдтэй олгож байгаа хэрэглээний зээлийг хүүг нь бууруулах юм уу хугацааг сунгах асуудлаар одоо дэлхийн бусад орнууд арга хэмжээ авч чадаад байдаг. Монгол улсад болохоор Монгол улсад энэ систем эсрэгээр явчихдаг. Монгол банк өөрөө одоо бодлогын хүүгээ буулгаж чадахгүй байгаа нь цаад арилжааны банкудаас тодорхой хэмжээний мөнгө татаж авч төвлөрүүлээд энэ ч одоо хүүн өөрөө өндөр байгаа даа шүү дээ. Тэгэхээр одоо Монголын банкуудын холбоо юу гэж хэлээд байна, даналзаад байна гэдэг чинь бол одоо ойлгомжтой байгаа байхгүй. Хуулийн заагаагүй зүйл залтаар биднээс ингэх Монгол улсад байхгүй гэж сууж штэ.
Тэгээ нэгэн цагт одоо Монголд бол банкны реформыг хийх цаг нь болчихжээ гэдэг улсын хурлын дарга яриад байдаг, ард иргэд нь хүсээд байдаг. Энийний цаана нөгөө л нэг одоо юу гэдэг бүлэглэл нь байгаад байдаг. Зөвхөн нэг тод жишээ ярихад одоо юу гэдэг засгийн газар хөрөлцөх сайд шийдвэр гаргаад аливаа одоо зүйлсүүдийг одоо 20 арга хэмжээг нь авч чадчихээн, хил гайлаа хаач чадчихээн, одоо төрийн өмчт үйлдвэрүүдэд зогсоож чадчихээн, оюутлогоо л яваал байлаа шүү дээ. Энэ ямар очтой. Үзүүс хэдүүлэг гарна үү дээ. Банкны ямар хөө. Энэ зээлийн хөг бууруулах тийм ээ. Одоо ингээд нэгэнд гаргацсан зээлийн одоо иргэн төлөлтийг хойшлуулах бүтцийн өөрчлөлт хийх асуудлуудаас тодорхой хэмжээнд яваад байна. Тэгээ энэ бол тэр өөрийнхөө хэмжээнд бол хэрэгтэй л арга хэмжээ. Гэхдээ гол нь бол одоо шинэ их усүр тавьж өгөх. Шинээр зээл олох ажиллагаа бас хангалтгүй хийгдэж байна гэж харагдаад байна. Тэгээ энд бол үндсэн нэг асуудал байгаа. Юу вэ гэхээр за Монгол банк одоо бодлогын хөгээ аажмаар бууруулж байна. Шиж бууруулах хангалтгүй гэж зөвхөн зөндөө байх тийм ээ. За заавал байлгах нөөцийг бас одоо бууруулснаар одоо их усүр чөлөөлж байна гэж хэлж байна тийм. Гэтэл яагаад ингэж компаниудад зах зээл дээр одоо мөнгөний нөлөөлөл нэмэгдэхгүй байна гэхээр энэ ялцчгүй нэг эрсдэлтэй холбоотой. За банкудад их усүр байлаа гэд ийм эрсдэлтэй үед ийм одоо тий ашигтай ажиллаж байгаа компани байхгүй үед банк зээл гаргах уу гэхээр энэ бол бас нэлээд хэцүү. Би үхэхээр чи үхэх гэж байгаа. Энэ зүүн яах вэ гэхээр хямралын үед бол эрсдлийг засаг өөр дээр авах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл одоо бусад орнуудын жишээг харах гэсэн банкны зээл аливаа их усрын зээл одоо батлан даалт гэдгийг бол маш их өндөр хэмжээнд гаргаж байна. 100-аас 80% засаг өөр дээрээ батлан даалт гаргах хэмжээгээр гаргуулж байна. Тэгжээж банк гаргаж байна. Түс банкыг бол одоо чи эрсдлийг өөрөх бол бас нэг юг байна. Нөгөө талаар нөгөө жидүү сан энтер гэж ярьдаг штэ. Тэр одоо засгийн газрын санхүүжилтийн механизм хайцсан бай. Яг одоо хэрэгтэй. Тэ? Ингээд засаг өөрөө шууд мөнгийг одоо ликвидити буюу те өргөх чадрыг хангаж болж байна. Банк санхүү одоо байгаа энэ арилжааны механизмаараа дамжуулах юм бол эрсдлийн хуваалцах өөрөө даах батлан даалтын хэмжээгээ нэмэгдүүлэх зэрэг энэ гол асуудал анхаарахгүй байгаа учраас одоо банкуд руу бол бас нэг талаараа би бол ойлгол байгаа тий. Одоо энэ хэлэх юм бол авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ улам боловсронгуй болгохын тулд бусад арга хэмжээнүүдээс ихсэлэхгүй бол энэ хий амлалтууд хөөрөх нэ л гэж хэлэх гээд шүү тийм үү. За танах бол бизнес эрхлэгчдийн үед зээл байгаа юу? Ер нь бол дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа хүн байдаг тавьдгаа бүр байгаа бүх юма тавиад л зээл авна шүү дээ. Тэр тусмаа дээрэс нь дөнгөж Монголд ирсэн хүн ч гэдэг юм уу те. Би Монголд ирээд удаагүй дөнгөж мөрөөдлийн ажилд орсон мөртлөө энэ ажлаа эхлүүлэх гээд байраа тавьчих байгаа байхгүй. Одоо гэтэл би байраа алдах хэмжээнд ирсэн. Би яах вэ гэж бодож байгаа. Дээрэс нь би дөнгөж сургаж авсан те. Марсан ажилчтай би авч үлдэхийн тулд уцаа бараг ламбарда тэр хүнийг би цалинжуулаад авч үлдэхийг хүсэж байгаа. Газар бол таны зээлийг бол хойшлуулъя гэж шийдвэр гаргаж байна шүү. Тэгэхээр банкнд хандж үзсэн үү? Ингэж банк биш, банк бус аахгүй юу? Над шиг маш олон залуучууд банк бусаас зээл авдаг байх. Банкнаас зээл авах нөө шаардлага нөхөхгүй. Яагаад ч хүрдэггүй юм бэлээ. Би зөндөө судалж үзсэн. Амьдралын шаардлага гэдэг шиг банк бусаас зээл авч байгаа л та. Тэр маань сарын 3.5%-тай. За тэгээ 18 сар, 20 сар хэд болох вэ мэдэхгүй. Амар их болно. За. Таны хувьд байдал ямар вэ? Банкны зээлтэй холбоотой. Банкны зээлтэй. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол угаасаа бид нар бол аль болох нөгөө нөхцөл байдлыг нэг одоо сөргөөр харахгүйгээр явахыг хичээсэн. Гэхдээ үнэхээр болохгүй байна. Бид нар ийм нөхцөл байдал үүсэн гэдгийг бол урьдчил таамаглаж харж байгаагүй учраас үнэхээр одоо яг энэ юуны эрсдэлт бол орчоод байгаа. Тийм учраас бид нарт энэ нэг зээлийн 3 сараар хойшлуулах гэдэг бол нөгөө л нэг оргуугаас охинтон хэрэгтэй шиг л юм болоодаа л гэж нөгөө хийсэн ажилдаа болж харагдах гэсэн хэлбэр юм уу гэж юу нь бол дүгнж байгаа. Тэгэд үнэндээ бид нарт 3 сараар хойшлуулах асуудал бол ямар ч шийдэгдэхгүй. Тэртээ тэргүй 18 сарын хугацаатай зээл авсан бол 3 сараар хойшлуулаад 21 сар болгоод төлөх л байхгүй юу. Түүнээс ш бид нар хүсэж байгаа зүйл одоо саяны тэр худалдаа үйлдвэрийн тэнхимээс гаргасан судалгаа болвол бас бид нар бүгдээр оролцсон. Би ч өөрөө бүгэлж өгсөн. Тэгэхээр тэрэн дээр бид нар бүгдээрээ ч бас хилцүүлэг хийсэн. Ганц тулгарч байгаа асуудал санхүүгийн хүндрэл дээрээсээ зээлийн хүүний асуудал байгаа байхгүй. Яагаад энийг бид нар засгийн газарт хүргүүлсэн шүү дээ. Зөндөө олон ганцхан чиглэлээр хүргүүлээ шүү дээ. Маш олон чиглэлээр хүргүүлсэн шүү дээ. Яагаад энэ дээр анхаарахгүй те хоошлуулъя. Бид тех боломжгүй. Одоо л бид нарт бизнес эрхлэгчдэд татаж авахгүй юм болвол одоо л бид нарыг одоо те ямар нэгэн байдлаар бид нарыг авч үлдэхгүй юм болвол энэ Монгол улсын цаашдын эдийн засаг яах юм. Ер нь бол бид нарыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар за жижиг бизнесүүд гээд их хоошоо хайдаг. Үнэндээ Монголын өнөөдрийн Монгол орон дотор ч юм уу те дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд эзэлж байгаа бараг 100% шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгэхээр ер нь бол тийм ээ бид нар бүгдээрээ энэ
зах зээлийг бол хамгаалж үлдэх ёстой. Засагтайгаа, банктайгаа, юутай хүүтэйг нийлж хагаад хамгаалж үлдэх ёстой л гэж би хэлэх гээд байгаа. Бид нарыг хойшлуулах бол бид нарт асуудал биш. Тэртээ тэргүй амьдрал үргэлжилдгээр үргэлжилнэ. 3 сар хойшлууллаа, 30 сар хойшлууллаач бид нар төлөх юм төлөх л байхгүй. Тийм учраас яг хойшлуулж байгаа шийдвэр бол ерөнхийдөө яг бизнес эрхлэгчдийн хувьд яг амьдрал дээрээ одоо 30-40% хүүний төлбөрийг төлөө явж байгаа. За сая манай энэ охин хэллээ бизнес эрхлэгч охин хэллээ шүү дээ. 18 24 сарын хугацаанд 3.5% та бодоод үзтээ 60-70% хүү байж байгаа байхгүй. Дэлхий дээр тэгэхэд сая ангар эдийн засагч хэллээ. Жилийн 1.5% хүүтэй болгож байна Солонгос улс хэлээ. Тэгэнгүүт одоо манай охиныхээс сарын 3.5%, жилийн 1.5%, сарын 3.5% хоёрын хооронд асар их зөрүү буюу 2% зөрүү. Тэгэхээр яаж гинөө бүгд найрамдах одоо Солонгосын засгийн газар бизнес эрхлэгчдийн төлөө ямар анхаарал хандуулж чадж гинүү? Монголын одоо засгийн газар бидний төлөө яаж чадж гинүү? Яг нөгөө нэг хойд эцэг ихтэй хүүхд шиг л байгаа зү. Ер нь бол бизнес эрхлэгчид юмны түрүүнд татвар төл, юмны түрүүнд тийм юм төл, ийм юм төл гэхтэй болвол бид нар л дайрдаг. Яг том акул бизнес рүү дайрч чаддаггүй. Манай одоо би яг өнөөдөр бас нэг үйлдвэрлэл дээр очиод ирсэн. Тогны зардал 13 сая төгрөгийн зардал гарсан байж байгаа байхгүй. Би энийг одоо яг ийм нөхцөл байдалтай учраас хилгаал хаацаа ингэж төлж чадахгүй байна гэж хэлж яхад тэр хамаагүй. Гэтэл 5 тэрбумын тогны өртөө айл байж байгаа байхгүй. Тэрний тог залгаастай, миний тог салгаастай. Монгол улсын засгийн газрын үнэн нүүр царай яг өнөөдөр ийм л байгаа. Хуваадаг гэж байгаа штэ. Жижигтэн бид нар угаасаа өссөн өсөөгүй угаасаа л орж байгаа. Гэтэл бид нар яг хард юм уу гэхээр үн хараад байгаа юм шиг тий харцдаг. Тий. Нөгөөтэйгээр бид нар бүгдээрээ л зээлтэй, бүгдээрээ л асуудалтай байгаа штэ. Гэтэл биднэрт орлого орж иржээж хүн биднээр өөрчлөлж биднээс ямар нэг юм 100 төгрөг шимээгүй юм хөдөлж авч иж бид нар тэр зээл юу төрөөс нэмэх чинь төлөх нөхцөлтэй болж байгаа штэ. Гэтэл яг ингээд бүгдээрээ кандидатчтай бүгдээрээ ингээд хот нэг хэсэг та нар хараа зү. Бүр эзэнгүү хот шиг тийм басан штэ. Тэгэхэд яах юм бид нар яаж ер нь төлөйч гэсэн юу ханаас юугаа гаргаж төлөх юм бэ? За банкны зээлтэй холбоотой асуудал дээр нэмж хэлэх санаа байвал хэлүүлчихэд тэгээд үргэлжлэе. За товчхон яриад ячаарай. Бид нар нэг хоёр зүйлийг андуураад энд яриад байгаа гэж бодож байна. Засгийн газар бол өөрийнхөө эрх хэмжээнд бол асуудал шийдчихэд гэж байна байхгүй юу? Мөнгөний бодлого, хөв бодлого асуудал бол засгийн газрын асуудал биш. Энэ бол Монгол банкны асуудал, юуны асуудал, улсын их хурлын асуудал. Тийм учраас бид улсын их хурл санал тавьсан байгаа. Энэ улсын их хурл одоо энэ мөнгөнийхөө бодлогыг зөөлөөч, бодлогынхаа хөв буулгаач. Энэ банкны өртөө байгаа улсуудын өрийг одоо бүр 5 жил хойшлуулах юм уу тодорхой хэмжээ авч банкны холбооны ерөнхийлөгч ярьж шүү. Энд одоо хууль юм байхад тэр хоёр хүн хоорондоо ярь. Хоёр хүн хоорондоо ярь зогсуулж чадахгүй. Өнөөдөр хууль юм байгаа нөхцөлж чадахгүй байхгүй. Тийм учраас банкны хуулинд ярилтаа өөрчлөлт оруулж энэ асуудлыг шийдэх эрх их хурлд байгаа. Засгийн газарт байхгүй. Тийм учраас их хурл одоо энэ банктай холбоотой мөнгөний бодлоготой холбоотой асуудлаараа иж бүрэн арга хэмжээ авахгүй бол Монголын эдийн засаг босохгүй. Тийм одоо ангаар ярьж шээ ангар сангийн яамд байсан хүн өөрөө энийг мэдэж байгаа. Тэгвэл одоо өнөөдөр бол бодлогын хувь бол 10% байж хахад бид нар бол одоо аж ахуйн нэгж байгууллагууд бол 1% өгөх тухай асуудал байхгүй шүү. Гэтэл Америкийн нэгдсэн улсын төв банк чинь хүүгээ 0.25 одоо Англи, Япон ч нь бол хүүгүү болгож шээ. Хүүгүү болгож байгаад эдийн засгаа босгож аж ахуйн нэгж дэмжиж шээ. Өөрөөр хэлэх юм бол мөнгөний бодлогоор эдийн засгийнхаа өсөлтийг дэмжиж байгаа байхгүй юу? Одоо энэ Монголын эдийн засгийг аж ахуйн нэгжийг босгохын тулд мөнгөний бодлогоор дэмжиж хүүгээ буулгаж, зээлийнхаа их усрыг нэмэгдүүлж, тодорхой төвшөнд энэ өрийн бүтцийг өөрчилж хойш нь тавьж 5 жил хойшлуулсан ч болно шүү дээ. Хууль гардаад бол хийн шүү дээ. Банк юу юм? Одоо Монгол улс хуулийн захирагддаг байгууллага биш. Хууль гаргаад шийдлүүд энийг шийдэн. Тэгэхээр энэ шийдлийг чинь улсын их хурл дээр ярьж иж шийдэх ёстой гэж бид харж байгаа. Улсын их хурл дээр Батбар гишүүний хахалсан банкны салбар санал боловсролт ажлын хэсэг байгаа. Тэнд бид бас саналаа өгч байгаа. Энийг нийтэд зарлж ярихгүй байгаа юм бид нар. Их хурлын ажлын хэсэгт ярьж байгаа. Ийм бодтой болвол энэ хүмүүсийн юм шин бид нар дэмжиж өгөхгүй болохгүй шүү дээ. гэдэг. За. Одоо Монголын төр хэрвээ хүсвэл тийм ээ ямар ч арга хэмжээг авах одоо хуулийн бүх болцоо нь байгаа. За зөвхөн одоо яг уу засгийн газар жишээлбэл одоо Монгол банк нөлөөлөхгүй гэж юм тийм ээ. За энэ бол бас яг тийм 100% биш. Улсын санхүүгийн бодлогыг бас засгийн газар сангийн яам хариуцдаг бодлогынхаа хүрээнд. Зөвхөн одоо зээлийн бодлогыг Монгол банк хариуцна гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр ерөнхий сайд, сангийн сайд Монгол улсын санхүүгийн бодлогод одоо хариуцдаг тийм ээ. За тэгэхээр ер нь Монголын төр хэрвээ хүсэх юм бол зээлийн хөв бууруулж болно. За тэгэхээр Монголын төр маань нэг тийм аж ахуйн нэгжүүдэл тийм харьцангуй хандаад байгаа. За ганц жишээ тийм ээ. За одоо Монголын малчид бол ялгаа авахгүй бизнес эрхлэгч нар байхгүй юу?
одоо малчтын бэлтгэн нийлүүлж байгаа мах гэдэг бол тэдний хувьд бүтээгдэхүүн тийм ээ. Мах чинь өөр ингэсэн үнэтэй. За банк бол бас аж ахуй нэгж. Банкны зээл бол бас бүтээгдэхүүн тийм ээ. Өөр ингэсэн үнэтэй. Үнэн нь одоо зээлийн хүүгээр хэмжигдэж байгаа. Яг энэ дээр ч бол Монголын төр яаж хандаж байгаа гэдгээр л одоо асуудал харагдана тийм ээ. За өнгөрсөн жилийн сүүлээр байна тийм ээ. Одоо хятадын зүгээс одоо хэмжээний мах Монголд судалдаж авсан. Махны үн өссөн тийм ээ. 1 кг нь бараг 20 мянга хүрсэн. За удаа цэцэг махны бизнес эрхлэлтийг мэдж байгаа баг. За ингээд махны үн өсөд эхлэхээр засгийн газараас ганц л арга хэмжээ авсан ерөөс. Тийм ээ. Махны үнийг буулгаа. 4000 хүртэл нь буулгаа. Квот тогтоо, хязгаар тогтоо тийм ээ. Экспортыг хаа гэд, хилийг хаа гэд ингээд засгийн газар арга хэмжээ аваад ганцхан сарын дотор 20 мянга хүржсэн махыг 4000 хүргэсэн. Хүсвэл ийм одоо үр дүнд хүрч болдог байхгүй юу? Гэтэл засгийн газар яаж ийм? Банкуд дээр болохоор та нар зээлийн хүүгээ уулгаад өгөөч гэж одоо хүсэлт хөрвүүлж байна гэх тийм ээ. Гэтэл банкуд нь гуйж байна гэд. Банкуд нь бид нар гуйлтыг чи хүлээж авах боломжгүй байна гэд. Ийм байж л болохгүй байхгүй та. За баярлалаа. За дараагийн гол асуудал бас одоо малчтын асуудал яригдсан учраас бас тэдний одоо амжиргаатай холбоотой чухал асуудал. Энэ бол ноолуурын асуудал байдаг. Тэгэхээр энэ дээр бас Монгол Улсын ерөнхий сайд бол 300 тэрбум төгрөгийн их усрыг шийдсэн учраас нэг 100 мянган төгрөгөөр килограмм ноолуурыг хөдөлж авах боломжтой гэж хэлсэн тийм үү. За энэтэй холбоотой нэг 2 видео үзчихэд үргэлжлүүлнэ. Өдрийн сонин 2020 оны 4-р сарын 6-ны өдөр Силэн Кашмир компани захирал хулан ноолуурын ханшийн хүчээр 100 мянгад баривал олон компанийг дампуурал руу чирнэ. Ноолуурын зах зээлийн үн ханш 50-аас 60 мянган төгрөгөөр гарах болов гэсэн таамаг байсан. Ер нь үн эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаж гарч ирдэг. Эрэлт хэрэгцээ их байх юм бол үн өснө. Бага байвал буурна. Гэтэл улаан сайд ноолуураа 100 мянган төгрөгөөс доош буулгаж өгч болохгүй шүү гэж малчтад хэлсэн. Үүнээс болоод малчид ноолуураа дарж байна. Та нар авахгүй бол засгийн газар авна гэсэн гэж байна. Харамсалтай нь 100 мянган төгрөгөөр авах ёстой гэснээр зах зээлийн бодит ханшийг 67%-аар нэмэгдүүлж үнийн хөрөгдөл үүсгэж байна. Засгийн газар энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна гэвэл үйлдвэрлэгчдийг зээл аваад үйл ажиллагаандаа нэмэрл хариуд нь ноолуурыг 100 мянгаар ав гэж байна. Бид яагаад шаардлагагүй үрийн дарамтанд орох ёстой юм бэ? Зээлийн хүү 1, 2, 3% байна уу хамаагүй. Бид шаардлагагүй үрийн дарамтад ормооргүй байна. За өөрөлдөх юм бол ноолуурын ханш бол 100 засгийн газрын тэргүүний хийсэн шиг 100 мянга биш ээ. Бид бол тэр мөнгөөр чи авч чадахгүй гэдгийг одоо үйлдвэрлэгчид нэр илэрхийлсний нэг жишээ нэ. За тэгээд одоо засгийн газар ингээл худлаа яриад идэг юм уу? Ягаад одоо засгийн газар одоо 100 мянгаараа яаж авах вэ? Тэр санхүүгийн ямар механизмыг ашиглаж малчтаас авах вэ? Би бол саяхан хэд хоногийн өмнө Булган аймагт яваад ирсэн. Тэгэхэд бол малчид бол хэлж ийл засгийн газрын тэргүүн болон хөдөө аж ахуйн сайд бол ноолуурыг 100 мянгаар авах гэсэн учраас би ноолуураа өгөхгүй байна. Сумын төв дээр бол 50 мянгаар авах гээд байна л да. Гэхдээ засгийн газрын тэргүүн намайг 100 мянгаар зараарай гэсэн шүү дээ гэд. Тэгэхээр одоо энэс чинь болоод малчит нь орлогогүй. Үйлдвэрүүд нь төв хийдэг үү? Тэг яг л ийм л одоо сонин гацаанд орчлоо ш. Энийг яаж шийдэх хэвтэй юм бэ? Засгийн газар буруу яриад байна уу? Аль эсвэл малчид буруу ойлгоод байна уу? Нэг бол зах зээлийн эсрэг бид шийдэл гаргах гээд байна уу? За малчтай одоо хавар цаг одоо эдийн засгийн эргэлтэнд бол яг эд ордог үе нь одоо мал төлөө үеэр одоо бас ноолор үе давхцаж гарч ирдэг. За засгийн газрын шийдвэр засгийн газрын тэргүүн болон хөдөө аж ахуйн сайд амлалт өгсөн. Одоо амлалт гэж хэлээ тийм ээ өөрөө хэлсэн болохоор 100 мянган төгрөнд хүргэнэ гэж. За өнөөдөр яг хөдөө орон нутагт ноолорын ханш одоо төрөний таны хэлдгээр 45-аас 50 мянган төгрөгийн хооронд байна. За энэ ноолорыг чинь бас гаргаж авахын тулд ажлын байр бий болт юм байна. Давхар одоо ямаа самдаг хүмүүс тий. За эдгээр хүмүүс чинь юу гэдгийг нэг ноолорын ханш гайгүй байхын одоо зэрэгцээд тийм үү тэр хүмүүсийн ажлын үнэлэмжийн одоо асуудлаас давхар яригддаг юм байна. Жишээлбэл за нэг ямаас хамнахад нэг одоо ноолорын ханш гайгүй бол 100000 төгрөг байдаг байлаа гэхэд одоо өнөөдрийн ханш нэг юу гэдгийг 3000 төгрөг тийм ээ 4000 төгрөг авах жишээ нэ. За нэгд засгийн газар одоо 300 тэрбум төгрөг гаргаад ноолорыг 100,000 төгрөгөөр авнаа гэд тийм үү одоо ерөнхий сайд өөрөө мэдгдсэн улаан сайд хэлсэн бол энэ өөрөө одоо юу гэдгийг эдийн засгийн тооцоол үндэслэлтэй зүйл болов гэж бид харж байгаа. Тиймдээ ч малчид өнөөдөр одоо өөрсдийн нөгөө малчны зээл тийм ээ бусад хэрэглээний зээлээ төлдөг ганц их усүр нь бол ноолор байдаг. Үгүй ихэд одоо малчтын маань мал нь өөрөө барьцаанд байдаг. За энэ хүмүүсийн амьдрал бас давхар яригдж байгаа. Мэдээч хэрэг мал гэдэг өөрөө нэмэн өртгөн шингэждэг капитал. За одоо уул юу гэдгийг ургамал ус нь байхад мал өөрөө боождаг хаях зүйл байхгүй гэж манай монголчууд ярьдаг шүү дээ. Гэтэл одоо өнөөдөр одоо арьс ширтэй холбоотой тийм ээ хоньны нөхий ихэд 500 төгрөг байх жишээний
Энэ юу харуулдаг байгаа юм бэ гэхээр Монголд ерөөсөө үйлдвэрлэл нь өгчихгүй байгаа шинж. Тийм үү? Ноолуурыг нь одоо гаднаас хятад таачхлаар ноолуурыг нь унчаад байна шүү дээ. Тийм үү? Одоо юу гэдэг нь экспорт импорт таачхлаар. За экспортын хувьд гэх юм бол 30% зогсон байдалтай. Одоо юу гэдэг нь импорт бол одоо бараг байхгүй болчихлоо шүү дээ. Тэгээ ийм нөхцөл байдалд улс өөрөө жижиг дунд үйлдвэрлэлээ яаж хөдөө аж ахуйн салбар руугаа авч явж хөгжүүлэх үү? Ноолуурыг одоо улс өөрөө худалдаж авчаад тэрийг хэрхэн боловсруулах уу гэдэг зүйлүүд дээр тооцоо судалгаа гаргасан байх. Гаргаагүй бол ард түмнэрээ бас одоо юу гэдэг нь бусад амлалтууд шиг ингэж тоглоод байдаг бол бас буруу л гэж бодож байна. Ажиллагчдын нэгдсэн холбоо би бол энэ дээр одоо нэг юм зүйлийг харж байна. Нөхцөл байдлыг бид нар бүгдээрээ сонсчлоо шүү дээ. Засгийн газар 100 мянгаар дээр нь хөдлөж болох юм гэдэг нэг прогноз хийжтэй. Би энийг амлалт гэж үзэхгүй байгаа байхгүй юу? А үйлдвэр бол энийг бол за яг энийг үйлдвэр бол одоо 100 мянгаар аваараа 300 тэрбум их усөр гаргачлаа. Нөгөө талд малчид хүлээлт бий болчихлоо. Одоо энэ гурван хоорондын зөрөөг бариад бие биенийгээ яриад улс төржөө шүүмлээд сухгүйгээр энийг шийдэх ганцхан зам байна. Гацал хай өөр арга байхгүй. Тэгэхээр энэ юу гэхээр хөдөө аж ахуйн бирж. Хөдөө аж ахуйн бирж дээр бид хөдөө аж ахуйн түүхийдийг одоо үн харилцуулж худалдадаг. Тэгэхээр нэг малчин өөрийнхөө хийсэн 2 хил ноолуурыг барьж ирээд зарыгээд байвал тэр одоо үйлдвэрлэгчид гэдэг юм уу тэр ченжүүд бол 45-аар авна л гэж хэлнэ. Багаараа нийлээд 2 тонн ноолуур аваад ирээд бирж дээр хөдлөх юм бол тэрний үн шал өөр болно. Тийм учраас би бол одоо энийг энэ одоо хөдөө аж ахуйн бирж дээр үн харилцуулаад тэр тогтсон үнээр үйлдвэр юу хоёр малчин хоёр тохирол өгөх хэрэгтэй. Тэрнээс биш засгийн газар энийг одоо захиргааны аргаар 100-аар шийдэж чадахгүй л гэж би үзэж байна. Тийм учраас үйлдвэрт бол хүндрэл байна. Ямар хүндрэл байна гэхээр өнөөдөр хийсэн ноолуур бүтээгдэхүүнд борлохгүй байна. Үйлдвэрээ судалдаж авдаг байсан аялал жуулчлал хаалттай байж байна. Монголчуудын худалдаа авах чадвар байхгүй болчлоо. Одоо энэ одоо байгаа бүтээгдэхүүнийг одоо борлуулах арга зөвхөн гадаадын зах зээлд гарах. Одоо Америк тэр одоо хаана гэтэл тэнд бас одоо коронавирус гэдэг орлого багтаад үнэтэй бүтээгдэхүүний борлуулалт багчлаа. Ийм байгаа нөхцөлд үйлдвэрийг 100 мянгаар авыг шахаж болохгүй. Малчны орлого багсах гэдэг бид ойлгож байна үнэн. Тэгэхээр энийг одоо хоорондоо зохицож монголчууд бид тэр биржтэй тохирсон үнээр авахгүй бол өөр гарцгүй л гэж би ойлгож байна. Ер нь бол бидний бэлжчихсэн гэж бодож байгаа. Зах зээл өөрөөрөө дамжуулаад зохицуулаад явбал энэ ч асуудал байхгүй. Ягаад засгийн газрын тэргүүн ингээд 100 гэдэг маш бодиттой тоог юу үндэслэж хэлсэн юм бэ? Эн чинь маш буруу болоод ингээд эдийг сонирн болгоод үйлдвэрийг эдийг сонирн болгоод ийм баяр нөхцөл байдлыг үүсгэжлээ шүү дээ гэж ярьж байгаа тийм ээ. За нэвлэлтсэн танд юу? Одоо энэ засгийн газрын яг энэ цаг үед энэ COVID-19-ийн цаг үед авж байгаа эдийн засгийн арга хэмжээнүүд нь өөрөө яг сонгууль руугаа чиглэсэн байгаа нь яг бизнес эрхлэгч биднэрт бол үнэндээ таалагдахгүй. Яг үнэхээр Монголын эдийн засгийг одоо илгэр нөлөөлөхгүй авч хоцорё тий одоо яг эрүүлэр нь авч хоцорё за бүр нэг энэс нь илүүд ордуулчихгүй авч хоцорё гэж бодох юм бол арай л өөр шийдвэрүүд гарах хэрэгтэй байсан мөдөө энэ гарч байгаа шийдвэрүүд нь бол дандаа сонгууль руугаа чиглэсэн ийм шийдвэрүүд байгаа. Яг бизнес эрхлэгчид яг эдийн засгаа аварч үлдээ авч үлдээ гэсэн засгийн газрын шийдвэрүүд бол бусад улс орнуудыг хараарай. Герман, Англи тий одоо сая манай залуучууд хэлсэн шүү дээ тий бусад орнуудыг хараарай. Тэр бол яг ард иргэд рүүгээ ажил олгогчд руугаа тийм ээ бизнес рүүгээ чиглэсэн шийдвэрүүдийг авч байгаа. Яг манай засгийн газрын одоогийн байдлаар бол таач сая өөрөө хэллээ шүү дээ 100 мянга гэдгийг одоо хин үндэслэлсэн яасан ийсэ гэдэг. Яг тэрэн шиг ямар ч нэгэн тийм үндэслэл тооцоололгүйгээр энэ эдийн засаг хизээ хаана хүрэх үү хизээ мөхөх үү мүлхэх үү гэдгийг бол тооцоолохгүйгээр зүгээр сонгуульд зориулсан нэг юм шийдвэрүүд яваад байна уу гэж ер нь бизнес эрхлэгчид үзэж байгаа. За шигдэсээр. Тэр одоо манай бизнес эрхлэгчдээс хэлж байгаа үнэлтэд сонгуультай холбоотой амлалтууд байна бодтой биш байна. Та хүн анзаарсан бол эдгээр арга хэмжээний ихэнхийг 10 сарын 1 хүртэл авна гэсэн байна тийм ээ. За энэ арга хэмжээнүүд авч эхлэх байгаа. Одоо хууль нь батлагдж байна, журам нь батлагдах юм байна. Ингэсээр хэвээр 6 сар болчихно үстэй. Энэ засгийн газар одоо дараагийн засгийн газрын бүрийн эрхийн хугацаанд хийгдэх юмыг одоо амлаж байгаа юм уу тий? Эсвэл одоо бидний ахид сонгочоо. Тэгвэл одоо 6 сарын дараа хэрэгжих нь шүү дээ 6 сараас эхэлж. Гэж иймэрхүү одоо яг зорилго нь одоо улс төрийн зорилготой тий эдийн засаг нөгөө түрүүн хэлсэн шүү дээ амжиргаа ард иргэдийн амжиргааг нэгдүгээр хамгаалмаар байна. Хоёрдугаарт эдийн засагтайгаа авч үлдмээр. Энэ хоёр зорилго ч үнэхээр одоо хангалттай юм уу гэдэг дээр бол маш том хэрэгтэй. За. Ерөнхийдөө манай нэвтрүүлгийн цагт өгч байгаа учраас яхаа яриагаа тавьчлаа гэж бодож байна. Тэгэхээр бид нар бол 7 арга хэмжээ тэгээд нэвлэлт арга хэмжээүүдийг бүгдийг ярих гэж боддог амжсангүй. Үнэхээр одоо их том хөтөлбөрүүд учраас ярьж чадахгүй байх шиг байна. Тэгэхээр би оролцогч нартаа ерөнхийдөө багцлаа засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний амлалтаа биелэлт нь хэрхэн байгаа юм бэ гэдэг талаар байр суурийн сонсоод нэвтрүүлгээ өндөрлөе гэсэн бодолтой байна. За энэс эхлэх үү? За тэгээд энэс эхлэе. За
Ямар ч үсэн засгийн газараас бол түрүү хэлсэн эхний алхам авлаа гэдэг хэлсэн. Гэхдээ энийг хэрэгжүүлэхэд бол нэгдүгээрт бол маш хурд бол маш их чухал байна. Хоёрдугаарт энэ яг энэ бизнес эрхлэгч нар ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нийгмийн сонирхогч энэ талуудын нийгмийн зөвшөлтсөл бол одоо бүр илүү нарийн түвшинд хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор засгийн газрын түвшинд асуудлыг бодож байгаа шийдчихээр тэр нь зарим нь онсон оноогүй гэдэг байдалтай ингээ нийгмийг талцуулаад бухимдуулаад ийм байдалтай байгаад байгаа. Тийм учраас бол одоо нэг яралтай одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс зөвхөн манай Монгол улсад биш энэ дэлхийн олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, эзэдийн байгууллага, Дэлхийн банк, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ихэд одоо ойрын хугацаанд бараг энэ сард 25 сая орчим ажлын байр байхгүй болох магадлал байна гэдэг прогноз өөрчилсөн байдал гаргацсан байж байгаа. Цаашлаад энэхүү одоо өвчний үндсэндээ манай эдийн засгийн нийгмийн одоо шийдвэрийг энэ өвчний тархалт эрсдэл бол одоо үндсэндээ удирдах байна л да. Тэгэхээр энээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг одоо маш одоо тодорхой төлөвлөгөө гаргаж хийхгүй бол за яаж ч магадгүй одоо өдөр нийгэм даяараа өнөөдөр хэдэн хүн илэрх нь үү яах нь вэ тэрийг зогсоох уу болох уу гэдэг ийм таамагийн байдалтай байж байгаа энэ бол байдалтай. Тийм учраас энэ арга хэмжээнүүдийг бол дистараалан авах. За бүр ажлын байр болгоныг тоолж тэр ажлын байрыг хамгаалахад ийм арга хэмжээ хэрэгтэй гэдгийг салбараар нь ангилж за бүр тэр зээл хиндэн зээл хэрэгтэй байгаа, хиндэн эргэлтийн өрнөс, хиндэн татврын дэмжлэг хэрэгтэй байгаа, хиндэн цахилгаан дулааны дэмжлэг хэрэгтэй байгаа тийм үү. Гэх мэтлэн маш олон зүйлийг бол нийгмийн зөвчлөлийн олон талд оролцогч байгууллагуудын оролцоог бол одоо маш нарийн төвшөнд шийдэхгүй бол үндсэндээ яамны төвшөнд яриад энийг яг ингэн тэгнэ гэдэг байдлаар өнөөдөр ярьсан зүйл маргааш шал өөр байдалтай хувираад байгаа энэ асуудал дээр бол хүмүүс маш их бухимдаж байна гэдгийг хэлмээр. Тийм учраас одоо энэ яралтай арга хэмжээнүүд эхнийхээ арга хэмжээнийг авахгүй бол хэрэгжих гээд 4 сар цалингаа тавьж чадахгүй хүний халах хэмжээрөө одоо аж ахуйн нэгж байгууллагууд орчих гээд байна гэдгийг бол одоо онцгой анхааруулж хэлмээр байна. Баярлалаа. Тэгэхээр нэргсэн хойно хашгирав гэж бид одоо COVID-19 гэж вирус дэгдэж гарснаас хойш хэдэн хугацаа өнгөрөв. Засгийн газар маань ямар арга хэмжээнүүдийг аав. За хүний эрүүл мэнд рүү чиглэсэн одоо COVID-19-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бол засгийн газар авсан. Энийг бол бүгд мэдчихэж байгаа. Гэлээхдээ цаашид нийгэм оршин тогтноо. Энэний тулд одоо биднээс төвчж болох зардлууд, одоо онцгой нөхцөл бий болж байгаа нөхцөл байдлуудад тохирсон одоо төсвийн тодтолуудыг маш оновчтой байдлаар хийх нь бол зүйтэй байлаа. За түрүүн хэлжсэн тийм ээ одоо маш одоо их яг одоогийн өнөөдрийн нөхцөл байдал шаардлагагүй одоо дэд үтцийн чиглэлийн том хөрөнгө оруулалт руу чиглүүлсэн одоо мөнгүүд бол явж байна тэнд. Улс мөнгөгүй мөнгө гэж одоо юу гэдэг харахаар улсад бол бас боломжийн мөнгө байна. Одоо бүтээн байгуулалт руу чиглэсэн одоо нийгэм хөгжил рүү чиглэсэн эдгээр мөнгнүүдээ өнөөдрийн одоо нөхцөл байдал тааруулж бид бүхэн энэ одоо тий онцгой нөхцөл цаашид хэдийн хугацаанд байх юм гэдгээ зөв тооцоолж эрсдлээсээ одоо оновчтой урьдчилан сэргийлж одоо ард иргэдийн одоо юу гэдгийг тэр амжиргааны их үүсвэр болсон одоо амьдралыг нь тэтгэж байгаа тэр бизнесүүд хийж байгаа ажил хөдөлмөртөнд зориулсан тэр оновчтой хөрөнгө оруулалтыг засгийн газар хийх нь бол зүйтэй. За дээр нэмэт хэлэхэд эрсдэлтэй өдөр болгон нүүр тулгарч ажиллаж байгаа одоо онцгой байдлын албаа агчид, мэргэжлийн хяналтын албаа агчид, маш олон одоо эмч нар, совилогч, асрагч нар тийм ээ. Эдгээр хүмүүсийн одоо бас нийгмийн асуудлыг шийдэж чадж байгаа мó нэгдүгээр. За бид бүхэн цалин хөлсийг ярьж л байна. Нийгэм рүү чиглэсэн маш олон арга хэмжээнүүдийг бас авах боломжтой гэдгийг ярьж байна. Гэтэл яг тэр одоо эрсдлийн голомтон дээр ажилладаг тэр хүмүүс ч өөрсдөө асар их эрсдлийг тийм ээ нуруунд дээр өөрч ажиллаж амьдарч штэ. Одоо юу гэдгийг тусгаарлах байранд байлгаж байгаа хүмүүсийг одоо өдөр тутам асарч байгаа хүмүүсэд өөрсдөө цаашаа тусгаарлагдаад явагддаг. Тэр хүмүүсийн ард бас амьдрал байдаг тийм ээ одоо эхнэр хүүхдээс нь эхсүүлээд. За энэ бүх эрсдлээсээ одоо яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Тэр хүмүүсийг нийгмийн асуудлыг нь яаж шийдэх юм? Одоо хамгийн их орхигддог одоо салбарын нэг бол мэдээч хэрэг тангараг өргөсөн эмчнэр, онцгой байдлын албаа агчид, мэргэжлийн хяналтынхан байдаг. Энэ хүмүүсийг зөвлөлтөйг холбогдуулаад хэлэх зүйлээ хэлээд тэгээд юм шүү дээ. За таны сэхлэнгээ хэмжлэх ба. За ерөөсөө ямар ч шийдвэр гарсан зүгээр л одоо банк руу ч юм уу хашиж ирэн тий уцаад асуухад үнэн үү гэхэд үнэн гэдэг хариулт авчмаар байгаа байхгүй юу? Одоо бол ямар ч тийм байхгүй байгаа шүү дээ. Эргэлзээтэй баг заадлаатай л гэхэд бол заазал гэхээр. За би бол үндсэндээ бол төр засагт бол хоёр л хүсэлт гаргамаар байгаа. Нэгдүгээр төсвийн тодтголоо хийгээч. Төсвийн тодтгол яагаад хийх шаардлагатай байгаа гэдгийг бол олон хүн ярьж байгаа. Энийг ерөөсөө яагаад одоо засаг дөр маань сонсдгүй юм бэ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл байхгүй байгаа ойлгоо. Хоёрдугаар төсвийн тодтгол хийсэнтэй бас уялдуулаад энэ санхүүжилт зээлийн их үүсвэр болон эрсдлийг засгийн газар төр засаг хуваалцаач л гэж хэлж байгаа. Товчхон ганцхан санал хэлье.
бид нар ингээд засгийн газрыг биднэрт юм хийж өгөх гэж хүлээгээд суугаад юу ч болохгүй. Засгийн газар бол тодорхой санал боловсруулаад хийж байна. Энэ саналыг одоо хурдан хэрэгжүүлж, хурдан үр дүнд хүргэж, шийдвэр гаргаж, энэ гишүүд бизнес эрхлэгчид үр дүнгийн хүртэхийн төлөө цөмөрөө хамтарч ажиллаж, мэргэжлийн холбоотуудаараа дамжуулаад, салбарын яамдууд яг эрүүл мэндийн яам, онцгой байдлын газар шиг бусад яамдын ажилуулмаар байна шүү дээ. Тэгжээж одоо бид нар энэний үр шимийг хүртнэ гэдгийн төлөөл явахгүй бол засаг одоо хийж өгнө хүлээгээд байгаа бол энэ бол сонгол өнгөрөхөд хэвээрээ байж магадгүй. Тийм учраас одоо энэний төлөө хамтарч ажиллая, засагтай шүүмжилж одоо улс орчхөөсөө илүү эрх ашигынхаа төлөө эдийн засгийн босгохын төлөө хамтарч ажиллая. Энийг шахах нийлж одоо ажиллая гэдэг саналыг ялангуяа үйлдвэрчний За ерөнхийдөө бол засгийн газраас хүсэж байгаа зүйл бол яг бизнес эрхлэгчдийн хувьд бол ажлын байраа тогтвортой хадгалжуулдаг гэдэг асуудлыг бол үнэхээр нэн тэргүүний асуудал байгаа. Тэгэд ажлын байрыг тогтвортой хадгалж үлдэхийн тулд засгийн газраас биднэрт одоо тий тодорхой хэмжээний дэмжлэг одоо тэр нэг 200 мянган энэ төр бол үнэндээ бас бодит дэмжлэг бол биш байна. Тогтоол шийдвэр нь гараагүй, яг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Энэ бол зүгээр л бас л нөгөө л нэг хийгээгүй хийсэн гэдэг нэг нэр зүүхийн оронд хийсэн ажил гэж үзэж байгаа. Тэгэхээр ажлын байр хадгалж үлдэх энэ бол ганцхан миний асуудал биш. Ганцхан бизнес эрхлэгч Монгол даяар нийт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа асуудал. Бид нар ч гэсэн тийм ээ энэ зүйлийг бол засгийн газар бүр дөрвтэй арга хэмжээ аваасаа. Яагаад бид нарын одоо санал санаачлагыг авалгүйгээр ийм биднээс ийм хол хөндөй ийм шийдвэрүүдийг гаргаад байгаа юм бэ? Бид нартай яагаад ярилцаж болохгүй байгаа? Бид нартай яагаад хилцүүлэг хамт хийж болохгүй байгаа? Яагаад бид нарын санаа оноог тусгаж болохгүй байгаа? Амьдрал дээр яг одоо бид нар энэ ачааг нуруунд дээр үүрээд явж байгаа биднээс яагаад санал онол шүүмжлэл те зөвлөгөө авч болохгүй байгаа? Яагаад бид нартай нэгдэж нийлж ажиллаж болохгүй байгаа? Хамгийн гол нь энэ цаг үед бид нар нэг нэгнээсээ нэг ийм шийдвэр гаргасан байдлаар зүгтаах биш, зүгээр нэг рүүгээ харин ч улам цөм болж нэгдэж нийлээд ямар одоо шийдвэр одоо арга хэмжээнүүдийг авах вэ? Яаж давж гарах вэ гэдэг асуудлыг л харилцан хэлцэх ёстой болоо гэж бодож байгаа. Тэгэхээр засгийн газартаа бол биднэрт бизнес эрхлэгчид рүү чиглэсэн ажлын байрыг хадгалах, мөн дээрээс нь тэр нөө зээлийн хүний дарамт ч гэдэм үү те тэрнээс бодтойгоор хөнгөсөн бодит ажлыг л бид нар үнэхээр хүсэж байна. За баярлалаа. За одоо энэ засгийн газрын одоо тэр авахар төлөвлөлөө 7 арга хэмжээ бол жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжүүд, хуваарь эрхлэгч одоо бизнесүүд ямар ч нөлөө байхгүй, ямар ч тусдын байхгүй. Тэгэхээр одоо засгийн газраас юу хүсмээр байна гэхээр одоо хямралын эсрэг арга хэмжээгээ дахиад шинээр боловсруулаач тийм ээ. Эндээ яг энэ жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжүүдийнхаа дуу хоолойг аваач тийм ээ. Ямар зүйл хүсэж чинь. Одоо тэр охин хэлж ш 42 жилийн 42% хүүтэй зээлтэй байна. Энэ 42% одоо хүүтэй зээлийг 3 сараар наач цааш нь одоо хойшлуулаа гэдээ ямар ч асуудал шийдэхгүй байхгүй да. Тэгэхээр одоо засгийн газар маань энэ аж ахуй нэгжүүдийн хамгийн том асуудал болсон зээлийн хөрөө орооч тийм ээ. Одоо бодиттой шийдэл гаргаач. За яг тэр одоо өмнө солонгостой адилхан одоо жилийн 1.5% хүүтэй одоо зээл хүсгээ болиё тийм ээ. Ядаж энэ аж ахуй нэгжүүдийнхээ зээлийг нэг оронтой тоонд 8%, 9% нь оруулаад өгөөч. Ийм л зүйл хүсмээр байна. Тэрнээс биш одоо нэгэнт одоо орлогогүй, борлуулалтгүй аж ахуй нэгжүүдийн та нарын цэвэр ашигаас чинь татвар авахаа болиё гэж байгаа бол ямар ч тусдын байхгүй да тийм ээ. Цалингаа тавьж чадахгүй байгаа одоо утсаа ламбард тавиад ажлынхаа цалин одоо төлж байгаа хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөллөгөд ямар ч тусдын байхгүй. Энэ одоо жижиг дунд хэмжээний аж ахуй нэгжүүд, хуваарь эрхлэгч одоо бизнесүүдийн хамгийн гол асуудал зээлийн хөл байхгүй. Ийшээ одоо төр засаг зоригтой одоо орооч л гэдэг хүсэлт байна. За баярлалаа. За манай засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа COVID-19 гэдэг халдварт өвчний үед эдийн засгаа хэрхэн яаж дэмжих, аж ахуй нэгж байгууллагуудаа хэрхэн яаж дэмжих тухай авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хэрхэн одоо үр дүнтэй байгаа. Одоо яг ямар хөө арга хэмжээ авахар төлөвлөсөн тэрний хэрхэн үр дүнтэй байгаа талаар манай өнөөдрийн хэлцэл маань одоо энэ хүрээд өндөрлж байна. Ер нь бол сайн төрийн жишг гэдэг бол иргэдээ дэмждэг, ясардаг төрийг хэлдэг болохоос биш сайн төр гэдэг бол хордог, хаадаг, боодог төрийг хэлдэг юм аа. Гэдэгтээ бол хүн болгон санал нэгдэх байх гэж бодож байна. Манай хэлцүүлэгт оролцсон зочид бол засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд сайн ч тал байгаа гэдгийг хэллээ. Тодорхой анхаарах ёстой асуудал ч байгаа гэдгийг хэллээ. Тэгэхээр бол засгийн газар бол цаашдаа авах арга хэмжээгээ бол бизнес эрхлэгчтэйгээ аж ахуй нэгж байгууллагуудтайгаа дээрэс нь бол мэргэжлийн холбооттойгоо өдөршний хөвлийн байгууллагатайгаа хамтарч хилцчээж одоо нөгөө шийдэх юм бол одоо амьдралд хөрсөн дээр буусан шийдвэр гаргах нь байна шүү. Тэрээс бол яам тамгын газрын төвшөнд асуудлыг шийдэхэд бол эцсийн хэрэглэгчтэй ард түмэндээ наалтсан
ялсан одоо тийм шийдвэр гаргаж чадахгүй байна гэдэг дээр бол бүгд санал нэгдлээ. Тэгэхээр энэ үрээд манай нэвтрүүлгийг үзсэн нийт үзэгчдэд баярлалаа. Баяртай.